За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Найруулагчтай ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За найруулагчтай яриа маань хэсэг хугацаанд завсарлаж хагаад одоо үргэлжлэн явж байна. Манай энэ удаагийн дугаарт Absolute Pictures-ийн найруулагч Дэлгэр баяр хэрхэн найруулагч ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За таны уран бүтээл өндөр үү? Хаваржаа тавлаг байна. Хаваржаа тавлаг байна. Уран бүтээл өстөө өндөр байна. Уран бүтээлийг яг хөө мэдээж их баг гэж ялгаж болохгүй. Хийсэн хугацаагаар нэмүү эсвэл хөрөнгө мөнгөөр дүгнж болохгүй. Тэгвэл ер нь бол маш том нөхөр уран бүтээлийн ард гарлаа. Тийм болохоор хаваржаач тавлаг байна. Уран бүтээлч маш өндөр байна гэж хэлж байна. Тийм байх. Өнгөрсөн 100 сая намрын одоо жүжигчдийн зарим стори зургийг харж хахад таны одоо мөрч киноны зураг мургууд ингээл яваад ирсэн юугаар хов хүний профайлуудаар. Тэгээ одоо яг бүрийн хэмжээнд дуусаад биелээ болоод сэр болоод гарч байгаа мэн гэж ойлголоо. Тийм нөгөө энэ кино мөн өөр 10 ангит. Тэгээд бас онцлогуд бий. Нэгдүгээр түүхэн кино гэж байгаа. Хоёрдугаар түүхэн 10 ангит кино бол Монголд бол байхгүй юм уу гэсэн тийм ярьж байгаа. Тэгээд дараагийн хувьд бол энэ өөрөө тийм гэмт хэрэг мөрдлөг одоо жоохон адал явдлын детектив тийм төрөл жанрын триллер төрөл жанрын кино болохоор бас үзэгчдэд тэр болгонд тусч байгаагүй жанрын уран бүтээл байх болов уу гэд. Одоо бид нэр сая 13-нд нээлттэй хийгээд үзэгчдэд анхны үзэгчдэд хүргээд тэгээд энэ маань нөгөө нэг бүгийн одоо үндсэн кино оригинал кино гэдэг. Тэгээд тийм болохоор бүгийн өөрийнх нь платформ дээр байрлсан байгаа. Яг 2 дугаар анги. Тэгээд 7 хоногор ангиуд нь пүрэв гарагт нэмэгдэж явах хэрэгтэй юм билээ. Нөгөө талдаа болохоор энэ яг продюсер хийсэн компани нь болохоор Orange Entertainment гэдэг. Тэр дундаа Orange-ийн продюсер Баяр Жаргал гэдэг. Одоо бид нэр продюсер хүнийг яг ямар уран бүтээл дээр ажилласныг нь зүгээр ганцхан үгээр хэлэх юм бол Шаргигээ гэд хэлж байна. Өөрөө нөгөө яга Шаргигээ маш амжилттай болсон юм. Продюсер хүн дээр маш олон зохиолууд ирж идэг. Ингээл нэг 10 жилийн хүүхдүүд дээр ингээд нөгөө нэг шалгалтаа ураагаад нэг багш нэг юм дэвтрүүд аваа явж засдаг шүү те. Тэрэн шиг ингээд сайн муу энгийн үнээс жирэн мэрэгжлийн үнээс жирэн маш олон төрлийн зохиолууд ирж тэрийг уншиж бас ингэж мань хүн дараагийнхын бүтээлийг үзэгчдийн хандлага чиглэл хаашаа байна гэдгийг бас анзаарч харж тэр бол продюсерийн анхны асуудлууд байгаа юм. Тэгээд дараа нь бол хинээр энэ киног найруулах уу зохиол маань болохоор яг ирсэн байх нь л дээ бас зохиолчоос ирсэн байх. Тэгээд тийм учраас энэ бүх холбоог бол манай продюсер хийсэн. Тэгээд уран бүтээлчдийн бас чамгүй том нөхөр багийг бүрдүүлж бас одоо миний хувьд хэд бас амьдралдаа ажиллаж үзээгүй 104 хоног камер ажилласан. Хэрэг мотортой ажилласан гэсэн. Ийм хугацааг илээж одоо энэ 10 ангит киноны хард гарлаа. Одоо би вүүтэй энэ оролцоо маань болохоор энэ дээр ажилласан маань болохоор 2-т 3-т хамтрал болж байна л да. Эхний хоёр нь бол 95% 10 ангит кино, дараагийнх нь 5 ангиттай 95% зүудний хүн гэж байгаа. Тэгээ зүудний хүн маань бас дундаа 2 хувилбартай. Бид нэр зураг авалтаа ихдээ нөгөө 5 ангиттай, нэгний нь болохоор бүрийн хэмжээний нэг анги театрын хувилбар гэсэн юм байдлаар үзэгчдийг арай нэг олон байдлаар хүмүүс ч одоо хүмүүсийн сонголт сонин шүү дээ. Зарим нь бол ингэ гэртээ духтай юм орчинд үзэх дуртай байхад, зарим нь бол том дэлгэцээр нөгөө хүчтэй дуу хөгжим дунд мэдрэмж авахыг хүсдэг. Аль болохоор л нөгөө олон үзэгчдийг үзүүлэх гэсэн л тэр бодлого юм да. Ер нь бол бидний хувьд бол тэгжээж мэдээж илүү нөгөө нэг давхар одоо хөдөлмөрсөн гэж хэлэх юм уу. Зөв. 95% за зүудний хүн ингээд одоо таны мөрч ингээд харахаар таны одоо энэ жанр тийм ээ. Таны яг энэ хийдэг жанрыг та өөрөө тодорхойлвол. За яг хүндээ бүр залуу ингэж одоо анх кинороо орж ирж байхдаа бол би нөгөө залуудаа бол бас тулааны спорт сонирхдаг. Ер нь бид нарыг кинонд анх нөгөө нэг урам зориг өгч одоо ингэж дагуулж исэн нөхдүүд гэх юм бол одоо манай нөгөө
Брюс Ли, Ван Дам гэл одоо тэр тухайн тийм видео кассетны киноны одууд байлаа шүү дээ. Тэр хүмүүсийн нөлөөгөөр ер нь тийм дулааны урлаг сонирхдаг болоо сүүлдээ энийг кинонд үзүүлэх юмсан, ийм кино хийх юмсан, өөрөө тоглох юмсан гэж мөрөөдөд. Тэгээд анхны кинонд бол бас өөрөө гол дүртэй ганц нэг тийм дулааны хэсэгтэй кинонууд. Тэгээд яг ингээд нас ингээд энэ чи 20 нас дуусаад 30 нас эхлээд ирэхээр арай нэг жоохон өөр тулаан бол хаяхгүй байгаа. Жанра хаяхгүй мөртлөө нэг жоохон ус төрхөө ингээд нэг жоохон нийгэм рүү басан жоохон холбоод. Эхнийх нь бол хайр майртай юм, үерхэл нөхрөлийн тухай байжсэн байна. Тэгээ цаашаа яваад ирэхээр 40 босго алхаад ирэхээр юу руу хурж яах гэхээр хүний сэтгэл зүй рүү сэтгэл зүйн триллер нөгөө тухайн дүрийн сэтгэл хөдлөл шийдвэрийг нөгөө илэрхий харуулдаг жанр юм байна л да. Триллер гэдэг жанр юм. Энэ тал руугаа тэр тусмаа сэтгэхүн гэдэг нь болохоор хүнийг нөгөө бодуулж гэж мэдрэмжийг бодуулах мэдрэмжийг нь олон юмыг нь анхааруулж ингэж нөгөө нэг энэ нь болоо тэр нь болоо гэдэг. Тэрний яг нэг том тод жишээ бол энэ мөрч байгаасаа билээ гэж бол үнэхээр хүсэж байна. Тэгж зорж хийсэн. Тийм л байгаа. Тэгээд яг хөө сүүлийн үед бол ер нь яг энэ триллер, мистери, нууцлаг энэ жанр л бол их төлөвлөгөө. Ер нь тэгэхээр Монголын түүхэн он цагийг харуулсан, үйл явдлын түүхэн он цагийг харуулсан хэрнээс сэтгүүийн мистери жанрын баг анхны кино бол мөрч болж таарах уу? За, ер нь бол тэгж хэлэхэд нэг 3 байх тий. Энэ бол нэг тийм юу яаж байгаа юм биш, нэг онгороо загнах гэж байгаа юм биш. Зүгээр хамт хийсэн яг би өөрийнх нь зүгээс бол их даруухан байж болох гээд байна л. Мэдгүй гэдэг энэ судлаачийн асуудал ах гэж байна. Хамт ажилласан тэр олон уран бүтээлчдийн хөдөлмөрийг тэр зүтгэлийг одоо ингээд ер нь бол яхад бол тэгж хэлэхэд бол болно гэж ойлгож байна. Зарим нөгөө судлаачдтай одоо чинь кинотеатрын экспертүүдтэй ингээд ярихаар тэгдэл юм байл л дээ. Манай үзэгчид одоо яг үндэсний түүхээрээ тэгсэн ирнэ бас өөр сонирхолтой юм жанраар өөр сонирхолтой түүхүүдэр ингээд аялахыг хүсэж байна. Гол нь үзэгчид ч гэдэг юу хүсэж байгаа юм үзэгчид гоё одоо гадны одоо Netflix-ийн HBO-ийн нэг сэтгүүийн цувралууд, фантастик цувралууд шиг Монголынхон тийм цувралуудаар аялахыг хүсэж байна гэд тэгжсэн байхгүй. Яг тэрийг би бас бодож ирсэн. Нэрэн тийм шүү гэж бодож ирсэн. Ашгүй харин таны бүтээл хүч төрөм орж ирлээ. Би энд бас их баяртай байгаа. Тэгээд за харьцангуй Монгол хийж байгаа бас ховор төрлөө яг байхгүй ш манай амар сайхан найруулагч, жүжигч найруулагч бол яг энэ төрлөөр хийж байна. Өөр хүмүүс байна. Гэхдээ манай ихэнх дийлэнх олон ангит кино бол гэр бүлийн драм. Энэ нэг юм. Тэр бол яалтчгүй нөгөө нэг эн чинь бол кино ч нэг талдаа урлаг хүний сэтгэлийг хөдөлгөх нөгөө хүн биерийг хөш хэргийн гэдэг шиг гэж байх ёстой боловч нөгөө талдаа тэрийг хийх мөнгө олж байгаа ажил үүдэг. Тэр үднээсээ бол буруудах арга байхгүй. Ямар юу бууж байна. Одоо манай продюсер ягаад ийм бас эрсдэлтэй юм шиг жанрыг сонгож авч орсон. Тэгээд энд одоо намайг бас нэр тавьж ингэж аргуулсанд бол их баярлж байгаа. Уран бүтээл гэдэг чинь нэг тийм ямар агшнаас төрдөг юм байгаа. Тэгэл өмнөх уран бүтээлүүдийн хандлага би ч гэсэн тэр продюсертай ажиллахдаа баяжаар продюсертай ажиллахдаа өмнөх бүтээлийг нь харж агаад нөгөө нэг чи юм шүү дээ гэж нөгөө зөвшөөрөх орно гэх юм уу. Тийм ээ. Ажиллагаа судалгаанууд явагдаж шүү дээ. Энэ нэгдийг амтрах гэж байгаа. Манай жүжигчтэй явж гисэн тэр ямар хүн найруулах гэж байгаа. Зохиолыг нь юм бичсэн. Манай зохиолчлогоор яг би нэг жоохон хадуураад хийж магадгүй шүү. Зүгээр. Зохиолч маань болохоор Чалчаа Саарл гэдэг одоо онлайн тэр сошиал медиа эднэртэй бол маш их тийм түүхийн цовруул нийтлэлүүд бичдэг. Тийм нууц нэрээр бичдэг. Тийм цогтой иргэд одоо өөрөө кинон дээр нэрээ тавьж байгааг бодоход би тэгж ойлгосон. Ил гарыг гэж бодсон. Цогтой иргэд өөрөө хуульч мэрэгчлээ. Яг мэрэгжлийн нөгөө нэг кино зохиолч юм уу тийм хүн биш. Гэхдээ маш их мэдээлэлтэй, маш их мэдлэгтэй. Тэгээд зохиол бичнэ гэдэг бол хичнээн техникийн ажил ингээд маш нарийн байдаг ч гэсэн гол асуудал бол үний авьяас зайлш шүү дээ. Тэгээд тэрийг бол ингээд байранд нь оруулах ингээд наашаа таашаа болгох тийм олоход бол нэг тийм юу байхгүй. Тийм одоо үндсэн уран бүтээлчд байна л. Тэгээ гол дүр дээр бол тэр зохиол гэдэг үнийг бас анхны мэрэгжлийн кино зохиол болж таарч байгаа. За одоо тэгж таарч нөө. Ер нь бол зохиолууд бий. Мань хүний би 2 олон ангит киноноос энэ мөрч киног сонгосон юм. Сонголт хийхдээ бас зүгээр нэг нь болохоор хотод үйл явдал нь болдог 10 ангиттай бас юм хурц үйл явдалтай кино. Нөгөөх нь
хөдөө үйл явдал болдог ийм түүхэн кино байнга. Би нэг бөглөрлгүй кино хийж үзмээр байна гэхэд. Зөв. Альч зохиол энэ уншаагүй байж хата зүгээр нөгөө ахуугаар нь сонголтоо хийсэн юм байна. Тэгээ тэр маань одоо зөв болсон юм уу? Ямар ч байсан нөгөө нэг сайн уран бүтээлчтэй агарын сайханд ингэж байна гэдэг бол бид нар бас цаг хугацааны хувьд ч гэсэн их тийм торгон сонирхолтой акшныг олон залуусынхаа нуруунд дээр ингэ цагтаа багтааж л авч чадсан да. Таны нөгөө сая хэлсэн нөгөө байгальдлын гоё экшн одоо үзэгдлүүдийг давхар одоо кино кадртаа буулгасан. Тэгэхээр бас хангалтлагын ивэсэн байж тарах гэдэг байна да. Ивэлгүй яг нэг яг хөө зүгээр энэ өмнөх уран бүтээлчдэг ажиллаж байхад бид нэр одоо дэг найруулагч нэг юм онцлогтой юм байдаг. Тэр нь яадгүй гэхээр зургийн даргын баг гэх юм уу те нөгөө нэг объектыг одоо бэлдэх тэр нөгөө нэг байгаль орчныг одоо яах нь артлын орчныг бүрдүүлэх баг маань одоо нэг дарга нь болохоор тэнгэр бурхан байдаг гэж ярьдаг байхгүй. Тэр нь яадгүй гэхээр ингээд 10 хоног зураг авалт явагдана гэж яхад ингээд бүүдээс 10 хоног байж байгаа бид нарыг хатгал зураг авчаад мөрөн орох хооронд за нэг цаг гаранд явна үстэй 100 метрийн засамлаар. Ингээ явсан чинь би нэг том болсон бүр нохоогоо орхио явж ирсэн. Хөл нь харагдахаа байл ингээ битүү хүртэл тэр 10 хоногийн цас одоо тэгж дараад бидний бүр мордуулаад араас тэгж цас дарж ирсэн юм. Саяны мөрч маань бол тийм 10 хоногийн зураг авалт байх. Бид нэр 60 гаруй хоног тийм яг цэвэр зураг авалт. Тэгж явж байхад бол бас тийм гахалтай байгалийн үзэгдлүүд их таарсан. Яг зөв яг ингээд нэг цаг агаарын програмуудаар тооцож байгаа. Гэхдээ тэрийг зөрөх юмнууд бол зөндөл. Тэгээд үнэхээр гайхалтай бас тэр байгалийн үзэгдлүүдийг буулгаж чадсан юм. График шаардахгүйгээр гэж. Тэгээд яг киноны маань үйл явдал өөрөө яг бид нэр зураг авалтаа тооцоолоод нөгөө диалогтой оруулаад. Зөв. Тэдэнд ийм болсон. Намрын юм болж байгаа. Байгаль ч өөрөө ингээд ерөнхийдөө тэгээ бид нар чинь нэг тийм энэ тэнд оруулж авахаасаа илүү байгалийн зураг авалтаа эхэлж авах шаардлагатай болсон. Гадаах зураг авалт. Ингэж хөөж байгаа. Сүүлдээ бол мэдээж ингээд энэ чинь нөгөө цаг хугацаанд гүйцэгдэлгүй яах вэ? Тэгээ байгалийнхын цаг хугацаанд гүйцэхтэй цастай байж хахад доторхоо бид нөгөө нэг гал төлж нэрээ ингэж нөгөө орчин дулаах орчин бүрдүүлж иж зураг авалтаа хийж исэн. Тэгээд ерөнхийдөө маш зөв тооцоотой ажилласан болов уу гэж киноныхоо уран бүтээлчдийг бол тэг үнэхээр авьяастай хүмүүстэй ажилласан. Урамтай шүү дээ. Тий. Баг сайн байх, цастав сайн байх гэдэг чинь үнэхээр урамтай л да. Юу. Одоо нэг гадныхын жишээ нэг бэлдэж байгаа том сцен ганц өдөр нэг сцен авдаг ч юм уу те. Зураг авалтын ингээ өдрийн дарааллууд авдаг. Монголчууд болохоор бас хөрөнгө мөнгөндөө хавчигдсан, за санхүү байгаль нарт бүхэндээ хавчигддаг. Таны хувьд хэр эрхчлөлтөй авч чадав? Ер нь бол бүхнийг хоёр талтай контролдох хэрэгтэй асуудал байдаг. Киног бол ямар хөрөнгөөр ямар боломж байгаа вэ? Биднэрт ямар юм юу байгаа вэ гэдэг хүндээ бол тооцоол анзаарчдаг л да. Тэгжээж мэдээж түүнээс бол бид нар энэ хэсгийг ингэж аавна гэж зургаараа ажиллах юм бол одоо хэдэн төгрөг хүртэл явах юм бөөмд. Дээшээ гэж шүү дээ. Доошогоо бол тэр бол хэмжээтэй. Энээс доош орох юм бол энэ кино шүү. Тэгэхээр бид нар яг нэг хөрөнгө оруулагчдынхаа мөнгөний хэмжээнд тэгтээ зөвхөн мөнгөний хэмжээгээр бас бүх юм шийдэгдэхгүй. Яаж зураач хүмүүс яаж сэтгэж болох юм. Тэр уран бүтээлчдийн тэр нэг арга ажиллагаануудыг л бид нөгөө нэг ажилуулж зөвлөлдөж тэрийг л яаж байгаа. Яавал энэ кадр дотор байж байгаа зүйлүүд их нүсгэр баян тансаг харагдах юм. Эсвэл яавал өөр тийм хүүтэн зэврүүн юм аимшигтай харагдах хэвээр нөгөө нэг тэр орчнуудаа бүрдүүлэхэд бид нэр тэр нөгөө нэг мөнгө төгрөгийг зарцуулж байна. Тэгээд ямар жүжигчд оролцож тоглож байгаа. Тэдний хувь сэргэлэн яах ингээд түүхэн кино чинь бүр хээр байж байгаа нэг кадр байсан ч гэсэн тэр морь магадгүй ингээд нөгөө намар цагчаад ингээд уул руу гараа алхах. Яг тэр төсмийн морь нь олдохгүй. Тэгэхэд манай тэр артлын багийнхан яаж тэдний араас тэнд юу болдог. Айлын морь чинь тэгээд тэжээвэр морь шиг хашаад байгаад байж болдог. Тэгээд аргамж нь янз бүр болно. Тэгээд нөгөө зураг авалт хол ойр болно ингээд. Түүхэн киноны нэг тийм тэгээ Монголд хийж байгаа киноны нэг онцлог гэх юм бол нүүдлийн яг мал аж ахуйтай хүмүүс чинь. Тэгээ бид нар дээр нэг тооцоогүй байсан юм болохоор яг би л бас ахуй мэдгүйгийн л юу байж байгаа. Ер нь тэгээ бүгдээрээ л тооцоогүй байсан. Юу болсон бэ гэхээр бидний
байсан газар яг нөгөө намарж хадлагын цаг болсон чинь. Зөв. Хүмүүсийн нөгөө өмнө ярьж байхад бол окей бид нар бэлэн байж бүх юмараа олон маас хэсэг. нь жүжигчт нь бэлэн байж адуу мал бэлэн гээд цуслан дээр байж гэнэ гээд бид нар ч ер нь цуслан гэдэг утгаараа нөгөө зураг авалт хийгээд ийм сэрүүн дэнжээр авчихсан. Тэгсэн чинь яг атсан чинь нөгөө хүмүүс ч яг амьдрал ахуйгаа хөгөөд нүүх бол нөгөө адуу мал нь хэдэн километрийн заана чинь. Тэгээд тэндээсээ яаж авах уу гэж маш олон асуудал гарсан. Хоёрдугаарт манай энэ бензиний чанарууд би бас гайхсан. Бидний одоо тэнд очиод 92 гэдэг бензинийг хийхэд 92 нь яг тэр өмнөх явж исэн тэр одоо нэг одоо аква гэдэг машин байлаа. Одоо хэд явдаг. Тэрэндээ хүрдэггүй. Бензиний зард маш өндөр гарсан. Яг энийг бол би зүгээр сургаар л яаж байгаа болохоос биш энийг нөгөө боддог хүн бол дахиад нөгөө хэдмэл. Тийм. Продюсинг байна. Тэгээд яг нэг иймэрхүү нөгөө гинтийн үйл явдал байдаг. Тэгэл энийг бол гинтийн л гэж хэлнэ. Ягаад гэвэл бүх юмыг төлөвлөсөн байгаас. Тийм. Ийм сонтой явж ирлээ. Эхний асуултаас одоо энэ гэж шууд. Тэгээд одоо чи нөгөө таны саяны ярьж ирсэн дээр чин тэр олон хэсгийн зураг авахулдаг тэр аваас малчид одоо хүмүүсийг гуугаад бэлдсэн байдаг. Тэнгүүд нөгөөгийн ажил нь гараад явцдаг ч юм уу те. Өдөр чи сайхан нөгөө сууж байгаа. Өдөр чингээ асуудалгүй гэж байгаа шүү сааландаа ингээл. Тийм. Тэгээд цаг нь болвол яваад гэж. Нөгөө намар цаг чинь нөгөө нэг гүүгээ саад гэх юм тэр чинь бүр маш ойрхон. Тэгээд бүр ингээ гэр бараатай нь бүр өөрснөө ноёныхоо хотог дээр буулгаа тэнд нь хашаа хороогийн засч өгөөд ингээ бүх юм амьдруулах ажил тэр артлын ажил бол. Тэгэхээр бэлтгэл ажил бол маш их урт хугацааг авсан баг л та. Толгой групп чинь жишээ нь хэд хоногийн өмнө явж яаж бэлтгэв? За ер нь баг сар орчмын өмнө манай зураачийн баг зургийн дарахын баг л мордож байгаа. Зураач нар байна нөгөө нэг отог хүрээ юмнуудаа бий болгоно. Зургийн дарга маань одоо тэр нэг бүх артлын ажлуудаа зэгцэлнэ. Хаана уран бүтээлчид 2 сарын хугацаанд байрлах вэ? Бид нар чинь доотлол нь нэг 60 орчим хүнтэй тэгээд үнцэн групп шүү дээ. Тэгээд нөгөө нэмэгдэж ирээд олон хэсэгтээ зураг авалттай хотоос жүжигчийн ихтэй үедээ бол бараг 100 төгсч юм уу авчихсан. Түрүү нэг асуулт чинь санагдж байна. Нэг зураг авалтыг хэдийн хугацаанд бид нэг хэсгийн зургийг 4-5 өдөр дамнуулж авсан. Одоо киноны хамгийн эхлэлийн сценийг шүн болж байгаа тэр зураг авалтыг. Тэгээ бид нар ч юу хийсэн гэхээр нөгөө нэг зөвхөн шөнийн цаг тэгээд нөгөө нэг орой бүрий болох үүр цайх хооронд дандаа шөнийн зураг авалт маш хүйтэн нөхцөл. Харахад юм цас байхгүй болчихсон ч гэсэн яг юм уулын юм гол урсчихсан юм хавцал дунд зураг авахд бол тэгээ ихний зургууд маань байсан. Яг тэгэхээр манай жүжигчдээс болоод ингээд ялч юм. Түнс бол уран бүтээлийг бас хүн зургаар хэлэх бол ер нь төвхт. Тийм. Тэгэхээр баг гэдэг чи өөрөө хичнээн танил байсан ч гэсэн ингээд багаар эвлэлдэг дээ. Хэвээ болоог байхдаа ялчгүй тийм рүү орох шаардлагатай болсон. Тэгэл ингээл тэр хамгийн ихний зургаас ахуулаад ингээд нэг юм юунд орж байгаа шин дандаа нөхцөл байдал шийдвэрлэх ёстой юм асуудлууд. Тэгэл ингээл яг явсан. Тэгээд маш хүн зургнаас манай групп маань эвлээд л ингээл цаашаага. Сүүлдээ бол маш гайхамшигтай болсон. Төлөвлөгөөгөө давж биелүүлдэг болсон. Зүгээр ингээ харцаараа ингээд үүр тэр олон онцон хүмүүс чинь тийм болчдөг юм байлаа. Олон юм залуусын дунд гоё хайр сэтгэл үүссэн гоё асуудлууд байна. Яг хуучны Монгол кино шиг. Манаас хуучны уран бүтээлчд маань явж ирсэн. Манай одоо нөр хөштэйг гэж нэр гоё штэ ингэж удаан хугацаагаар явдаг байсан. Ялч үнэн дунд чинь тийм асуудлууд үүсдэг юм байлээ. Гоё юм. Ямар газар нутгуудаар та зураг авалт байсан? Бид ер нь яг үндсэн ерөөсөө төвлөрөл маань бол хялгант. Маань зөв. Чи бол хангал сумын хялгант тосхон гэж асуусан. Яг сэлэн мөрний нөгөө нэг ирэг дээр байрладаг. Маш үзэсгэлэнтэй газар. Тэгээд ерөнхийдөө нэг холдохгүйгээр ингээл мэдээж тэр олон ангит дээр чи нэг юм үзэсгэлэнтэй жийс нэг орчныг л нүдээд иж бол. Жохон тал хээр янз болгоол ингэж тэгэн гол тэрийгээ бас ингэж ойрхон явчих юм боломжтой харж бас сонгох гэж байна. Тэгээд ялганд тосгондоо зураг авсан. Маш сайхан газар. Уул ус тэгшэрсэн. Тэр хайрхан сүрлэг хайрхнууд нь цуглуулчихсан тийм сайхан гаш. Тийм. За зураг авалт сайхан болоод иржээ. Одоо пост продакшны ажил хэр хугацаа яв? Өнгө тавилт, за хөгжим тэр хэн талаар яриа штэ. Яг уу би бол бас нэг
өмнөх кинонуудаа бол өөрөө нөгөө эдит монтаж хийгээд явуулдаг байсан. Тэгээд энэ удаа бас нэг жоохон биеийн шалтгаанс болоо. Тэгээд ч манай продюсер компаниас сонголтын үүднээс нөгөө эвлүүлгийн ингээ өөр залуу хүмүүсээр хийлгэе гэдэгнээс хийлгээд одоо ер нь тийм л зөвл юм байлээ л дээ. Тэгээд өмнө яг нөгөө нэг уралдах гад яана гэдэг шиг. Одоо тэгээд маань залуучууд яаж юм гэхээр дууга дүрсээ эвлүүлсэн. Тэн дээр бол найруулагч нэр сууж байгаа. Тэгээд бидний нөгөө баталсан дүрсэн дээр чинь дуунуудаа цэвэрлэн, янзлан, тавин, хөгжим орж ирнэ, буцаагаад нийлүүлээд өнгөтөөгөө нийлүүлнэ ингээд процесс яваад хамгийн сүүлийн рендерээ бас хянаад тэгээд нөгөө нэг манай кино чинь бас нэг онцлог нь хоёр янзаар гарч байгаа. Нэг нь нэмэх 18 хувилбартай. Тэр нь болохоор одоо Woo original Woo-гээр гарч байгаа. Application платформ гэж хэлээд байгаа шүү. Тэгээд нөгөөх нь бол MTV телевизээр 23-наас гарч эхэлнэ. Тэр нь болохоор нэмэх 18 хэсгүүдээ тансан байна тийм. Энэ чинь бол бас хариуцлагын асуудал нь ер нь хуулийн тийм байна. Ингээд ер нь бол одоо тийм болчихж байгаа шиг байна. Тэр одоо таналтууд дээр тансан танаагүй энэ одоо жишээ нь драматург тэр зохиолны дээр үзэгчдэд хүрэхэд нэг ялгаа байх нь. Тэр бол нэг тийм ойлгохгүй. Тэрийг бол бас тооцсон л дэж энэ бол ингэж явах юм чинь. Тэр зүгээр юм сэтлийг нь мэдрэмжийг нь өгөөд дараа ингээд явж байгаа. Тийм асуудал. Түнс бол нөгөө тэрийг авчгаар бүх юм ойлгохгүй байвал бас хэцүү шүү дээ. Тийм. Таны саяны хэлдэг зэгжилд нэг өөрөө урд нь эвлүүлгээ хийдэг байж байгаа. Одоо өөр ингээд залуучууд хийхэд бас зөв юм шиг байна гэж байна те. Энэ маань бас одоо харахад тэр залуучууд ерөнхийдөө танд хармантаж хийчээд үзүүлж гин үү? Эсвэл та бүр нэг бүрчлэн хамт сууж гин үү? Хийчээд үзүүл. Хийчээ тийм эвлүүлгийн найруулагчд нь хийчээд үзүүлэнгүүт танд зөвшөөрөгдөж байгаа юм байна. Тийм юу нэгц юм байна гэдэг ер нь тэгж явна. Тэгээ дараа нь дахиад шахах. Нэг онцлог нь энэ гэмээр би бас яг уул нь бол болох юм шиг бодоод ингээд нөгөө зураг авалт руугаа гарсан чинь тэнд бас би юм байдал одоо жоохон залуусгийн хөлд чирэгдэх маягтай болоод тэгээд бас ганц нэг хоног эмнэлэг домлогоорч явсан. Тэгээд нэгдүгээр найруулагч төгөлдөр гэдэг одоо манай Goat film гэдэг одоо залуучууд бол Goat гэдэг нэрээр нь сайн мэддэг байна. Энэ найруулагчдуудыг хамтарч яг битэрийн нэр бол яг зэрэгэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дэр бол яг зөвхөн нөгөө нэг арай ахмад настай юу болохоор хүмүүст миний нэр урд нь яваад байгаа юм шиг. Яг хүмүүс бол хамтраад хоёулаа яг найруулгынхаа ажил дээр бол цуг ажилласан. Ер нь залуучуудын одоо үеийн нэрсэн үнэхээр их цагийн чулцсан юм чинь. Тийм л байна. Тэгээд нөгөө эхний анх нөгөө нэг юу яаж яхад зургийн талбай дээр очичоод бүгдээрээ ингээд нөгөө камера ингээд нөгөө мотор дугуурлаа гэдэг нэг юм жижиг ясуулдаг ингээд хат үедээ ингээд камерын даавргээд ингээд уул хангаагаа байгаль дэлхийгээ аргатаад юм ясуулдаг. Тэгээд тэрэн дээр яг ерөнхий ингээд нэг хурал хийхтэй. Эндээс бас олон насны олон үеийн уран бүтээлчд байгаа болохоор бие биенээсээ суралцаасан юм. Яг үхээр бид нэг 5 хоногийн зураг авалтанд яваагүй. Нэг тийм бие бинийгээ танихгүй хугацаа шүү баг. Тэгээ бид нар одоо энэ сайхан 60 хоногийг нэг гэр бүл шиг, нэг айл, нэг хот айл шиг одоо ингэж өнгөрөөнө. Тийм болохоор бие бинийгаа уучлах, хайрлах одоо тэгжээж л одоо тийм гоё юм болж ийн л та. Ийм байгаасаа суралцах юм цаг үе чинь байгаасаа гэдэг. Манай залуус ч бас их олон юм суралцсан байх гэж бодож байгаа юм тийм. Мөрч киноны одоо үндсэн зохиолын хувьд асуухад болсон явдлууд дээр одоо түүх дээр аман яриа ч юм уу зохиолууд дээр үндсэн болсон явдал дээр бас сэдвэлж гин үү эсвэл цоо шин бүр зохиолчийн фантасаар энэ бол манай явж гин үү одоо Жилчээс харал цогтвэр ах юм аа юу байхад байгаа цэвэр фантаз янз бүрийн болсон явдал байхгүй зүгээр мань хүн тэр өөрийнх нь нөгөө нэг өвг нь болохоор Говьлтай аймгийн тэнд байдаг одоо мөрчийн дүрээ тэгж мань нүг өөрөө дотроо бодож ингэж нөгөө бас нэг урсгалыг бодож бичсэн юм шиг байгаа. Түүнээс бол бусдаар бол бүх юм зохион. Гэхдээ 1911 он гэхээр Монголын яг түүхэнд бол өөрөө маш онцлог түүхэн шүү дээ. Яг нэг манжийн төр суларсан одоо тийм тусгаар тахмлаа бид нэр хийчихсэн. Тэр онцлог он дээр авиж тавьсан бас. Богч оруулж байгаа тийм. Түүнээс бол манай юм дээр бол нэг тийм улс төр ороод тэр үеийн юм гээд ахсан илүү хүний сэтгэл зөрүүл илүү
гүнзгий тэмтрэх юмсан гэсэн оролдлогоо тарагдах байхаа л гэж бодож байна. Мөрч гэдэг үг маань ихэр одоо эртний холбоотой үг байна. За одоо яг тэр үг нь бол би яг сайн тэгж хэлж мэдэхгүй. Ер нь бол энэ бол нөгөө мөр мөшгдөг тэр хөвлөлчдийн юм дээр тээврийн хэрэгслийн одоо юу тэгээ хүнийх ч гэсэн ялгаагүй шүү дээ. Бид нар чинь энэ орчинд мөр үлдээжлээ явдаг юм шиг. Энэ бол нөгөө нэг аливаа хэргийн анхны сэжүүр юм шиг байна. Тэ нөгөө одоо мөрч хийж байгаа хүн дээр. Одоо сүүлдээ ямар хэлбэр болоод мөрдөгч болсон юм. Мөрдөөд идэг. Тэр хилцүүгийнх нь хувьд бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ бол энэ бол бодохоор бидний нүүдэлж авах удаа их ойрхон баг гэж боддог. Одоо нэг мөрч гэхээр нэг удлын индианууд ч юм ингээд толгоонд нэг бодлоо нөгөө нацелаватер ч гэх юм ингээд орж ирээд байгаа юм шиг анх надад тэгж бодогдож ирсэн. Тэгээ бодохоор ер нь бол нэг тийм хүн байх. Гэтэ манай кинор бол зөвхөн ингээд нэг өвсний налархаа хайгаад нэг чулууны үзүүр дээрээс нь цусыг маш сөрхий ажиглаад биш. Хүмүүсийн нөгөө нэг хоорондын яриан дундаас хүмүүсийн асуулт тэр хариулт нөгөө байцаалт дундаасаа яг байцаагаа сүрхий одоо нэг одоо цагийнх шиг нэг юм дээр нь ганц гэрэл тавьчихаа. За энэ 100 муу гэдэг байхгүй шүү. Тэгэнгүүт чин тэр зүгээр ингээд дунд нь амьдарч байгаа юм шиг тэнд нэг хүн ярьж байна юм. Тим нөхцөл байдал дундаас тэр үнэн нэг өөрийнхөө юу ялгаж авч байгаа. Ийм л нэг жоохон онцлогтой мөрч гэх юм. Ер нь тухай тийм л байсан баг. Түүнээс 15-ны цагтаа магдагаа явдаг ч юм болохоор арай өөр утгатай байсан юм шиг байна. Тэгэхээр миний бодлоор бол энэ бол хувийн мөрдөгч одооныхоор бол тий одоогийнхоор бол хувийн мөрдөгч. Энэ бол төрийг төлөөлж явдаг хүн биш. Нэг тийм хүн байгаад байгаа. Киноны эхэнд нь л яг тэр ажил мэргэжлүүдийг нэг яг цааг ялгааг нь гаргах чи гэж бодсон. Би төрийн цагтаа дагуулж ирлээ гэх нөө баримтчилгаагаа хийх гэж эрэхтэй болсон. Харин төрийн цагтаа 15-ны цагтаа ирж байгаа тийм зураг бий. Яг нэг үндсэн бидний нөгөө мал аж ахуй байна те алдсан мал алдвал малсгүй дайрж өнгөрсөн малыг мөрөөр нь хардаг те. За нөгөө хөлийн цэрэг мэрэгт бол бүр хамгийн их томоор яаж хэлж байгаа шүү дээ те нөгөө мөр шинжлэх те. Тэр чинь бүр нөгөө хөлийн баг шинжлэх ухаан шиг тийм сургалт систем байгаад байгаа шиг байна. Тэгээ энэ дээр бас уялдуулж гоё зохиололж гарч ирсэн юм байна л да. Тэгээд би бас ингэж бодоод байгаа. Яг ийм маш их логик шаардсан одоо жишээ нь мөрч гэдэг чинь те таны саяны ярьдаг. Тэгэнгүүт энэ дээр бас зохиолч найруулагч хоёр ажиллахдаа үндсэн зохиолын найруулгын тэр бас логикуудыг алдахгүй байна гэдэг чинь бас давхар ажиллагаа маш их шаардсан. Тэгээд таны сэтгэл зүйн юм орсон байна гэдэг. Зохиолч маань бол ингээд нөгөө яг цэвэр мэрэгжлийн зохиол биш ч гэсэн маш сайн зохиол. Маш сайн орчин ертөнцийг бүтээгдсэн байсан. Энэ дунд нь яг миний би ч ганцаараа биш юм чинь зохиолчийн багтаа одоо манай төгөлдөр найруулагч, уугнаа найруулагч гэдэг манай баг байж байгаа. Очоод бид нэр яг ийм самбар тавьж байгаа. Одоо танаа энд байж байгаа цагаан самбар шиг самбарны ажил хийдэг. Дахиад үйл явдлуудыг бид нэр ямар нөхцөлд нь үзүүлэх вэ? Одоо энэ дэр нөгөө найруулгын ажлууд орж ирж байгаа. Энэ дүрийг яах вэ? Ингэж нөгөө нааш цааш нь болгох хөдөлгөөнүүдээ хийгээ. Тэгээд бол яг ерөнхийдөө нөгөө анги болгонд хугацаа гэж байдаг. Өөрт нь кино зохиол гэдэг нэг дүрс жанр нь багс. Онцлог нь. Тэгээ тэр болгоныгоо шингээгээд ингээд ерөнхийдөө би өмнө нь бол өөр хүний зохиол төр үлийг ажиллаж байгаа. Өөрөө бичдэг байсан учраас яг ингээд яг нөгөө дахиж бичлэлүүд хийгдсэн. Тэгээд өмнө нь болохоор догмдгойтой хамтарч нөгөө бууны сонгоцож ажиллахгүй. Тэгээд ер нь энэ дөр бол яг тийм хөдөлгөөнүүд орсон. Тэгэхээр бид нар бол кино зохиолын баг гэдэг асуудлыг гаргаж ирээд ингэж ажилласан нь болохоор бас энэ зохиолыг улам чангаруулах бас киног үндсэн болсон юм болов уу гэж бодож байна. Кино зохиол гэдэг өөрөө уг бүтээлийн эцсийн бүтээгдэхүүн бол биш шүү дээ. Дөнгөж үндсэн хууль нь баг. Тэрийг дагаж мөрдөх харах хэрэгтэй ажил. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн нь болохоор одоо дүрс болчихсон кино шүү дээ. За мөрчиг хоёлаа нэлээ ярьлаа. За яг одоо хоёлаа мөрчигээ ингээд дуусгая. Юу үзэгчдийн одоо эхний ангууд тавигдаад гэсэн сэтгэл хэр байна танд одоо комент хэр ирж байна. Яг уу нээлт гэдэг бол бид нар бол ойр дотныхаа хүмүүсийн уран бүтээлчтэй тэгээд хамт ажилласан хүмүүсээ урьдаг болохоор бас тэдний гоё цэцэн дунд төөрөх бас асуудлууд бий. Яг үнэн мэдээлэл хаанаас ирдэг вэ гэхээр одоо энэ нөгөө өвөө аппликейшн руу ороод үзэхэд нөгөө үзэгчдийн нөгөө однууд байдаг. Үзүүлж илээ ихэнх нь 5 давуу шүү харагдаж байна. Тэгээд дараагийнх нь бол нөгөө одоо энэ сошиалар
янз бүрийн сэтгэгдлүүд нөгөө нэрвчээ таагалчихсан эсвэл ингээд хандаад пост өчтсөн ревюуд бас эхэлж байна. Энэ асуудлууд маань өөрөө ингээ харахад бол ер нь нуруунд гайгүй л харагдаж байна. Тэгээд гол ийм киноч нөгөө эхлэлээ зөв тавьчихараа цаашаага улам ингээд жоохон хурдыг аваад гэх юм уу. Нэг тийм манай эхний анги бол яг бус ангиудаа бодох юм бол хамгийн ийм жоохон юм танилцуулга юу учраас нэг жоохон дэлгэрэх юм нэг хүний нүдэнд гоё байгалыг нь ч гэсэн нэг жоохон илүү харуулж ирсэн тийм анги. Цаашаага бол ингээд хүмүүс байгаль дэлхийхээсээ илүү тэр хүмүүсийн дотгошоо ингээд ялчгүй мөрдөөд байгаа учраас тэр хүмүүсийн ритмийг бас тэр нөгөө үзэгчтэй мэдрүүлэх гэж хурдан монтажууд илүү олон сценүүд гэх юм уу багтаагаад явж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь яг хэн гол гэмт хэрэгтэй юм бэ гэдгийг л бүгдээрээ тайлахын төлөө явж байгаа үзэгчд. Мөрчдөр сүүлэх та зорилгодоо ер нь хэдийн хувиар хүрв? Зөв одоо мэдээж бүгдийг төсөөлөд яасан байгаа шүү дээ. Одоо ингээ эргээ яар. Ямар ч ажил мэргэжилтээр нэг хүн өөрийнх нь зорилго 100% хүрдэг байх. Уран бүтээлч бай. Нэг одоо Mercedes машин хийсэн зохион бүтээгч бай. Нэг л юм өөр юмнаас болоод дуул болдог байх гэж боддоо шүү дээ. Тэгэхээр хүн хамгийн гол нэг нөгөө хөдөлгөөн болгон зогсох хэвээр газараа зогсох хэвээр гэдэг нэг реклам байдаг шүү нэг машины дугууны хээний тухай. Машины дугууны тухай тэр шиг бид нэг газар цаг хугацаатай учраас яг нэг газараа зогсох л ёстой. Түүнээс бол 100% уран бүтээл гэдэг бол ер нь маш хавар. Хүн үзэх тусам ингээл тэр нь тэгээ бас сайжирч ийн үгүй бас байна. Магадгүй ихний бодоод хийцэн юм зүг байж өөрөө нэг мундаг болгоод байна гэсэн улам муу болгоод дахиад ингээ уруудаа явчих ч бас үүсэх аргагүй. Тэгэхээр тэр үл яг зөв газараа хөдөлгөөн болгон зогсох хэвээр газараа л зогссон. Яг хоо цаг хугацаанд бол бид нар бас харьцангуй үл мэдэг авчигдсан тал бий. Яахгүй болохгүй шүү гэд ямар сандаа аяг 10 дугаар ингээ бид нар хотод гүйцэж бичиж амжаагүй гарч ирсэн. Яг ч нөгөө бусад юмнууд явж явах хооронд зарим зургийн авалтууд эхэлж явах хооронд нөгөө шөнийн нэмэлт цагаар сууж зохиол дээр суух ажиллаад байсан. Тэг зэрэгсүүлж явахгүй. За зохиол дуусны дараа ингээ гарнаа гээл тэгдэг. Бид нар ч яг нөгөө тэр хүртлээ ингээд уншлагаа бол ингээд ерөнхийдөө ингээд жүжигчтэй өгөөд ингээд богино хугацаанд ч гэсэн ерөнхийдөө ойлголт авцсан. Тэгмээд манай жүжигч төртлийг 10 дугаар анги хин юм бол юу болох юм бол гэдэг нь машин дэнгэлзээтэй нөхцөл бүгдээрээ гарсан ба. Тэгээд ер нь баг орой болгоо ингээд өрөөгөр шагаагаад за яаж энэ 10 гарч ийн үү гэх. Энд чи ер нь тэр юм биш үү юм биш үү. Зохиол арчих гэлээ. Яг нэг өмнөх зохиол юу байж байгаа ч гэсэн ингээд нэг тийм яаж хувирсан байж магадгүй шүү гэдэг чинь ингээд. Тэр айгуу бас зөв юм чинь. Одоо зарим гадны сэрүүж гэсэн бас хамт дараа нь гэж бичигдэж явдаг тийм сэрүүд байдаг. Тэгээд том сэрүүд бас тэгээд ташиг ба. Нэг ангийг нэг зохиолч бичээд нэг найруулагчтай, хоёр ангийг нэг зохиолч, хоёр найруулагч ингээд 10-20 ангийг хуваагаад байхгүй. Тэр дотор 10 найруулагч 2 ангаар нь хувааж авдаг ч юм уу гэж. Харин тийм юм дээр би бол зохиолыг нь бол сайн мэдэхгүй. Зохиол дээр бол нэг баг ажилладаг ч юм. Яг нь олон ангитуудыг үзэж явахдаа ингээд найруулагч зохиолч нь сүлээл өөр болоод зохиолч нар хүртэл өөр болоод яваад байдаг. Дараа бас монголчуудын нэг хэрэгжүүлвэл бас сонирхолтой байх болов гэж бас бодоод. Би бас 10 эмэгтэй зохиолчтой нэг зохиол бичиж үзэх юмсан гэж бодоод байна. Зохиол би бичих гээд байгаа юм биш шүү дээ. Ерөнхийн нөгөө синопсис өгөөд тэгээд та нарт яг адилхан нөхцөл өгнө. Тэгээ энийг ингээд тусынхаараа бичээд тэгээ буцаагаад яг би эвлүүлж аваад ингээд тэр мэдрэмжүүдийг арга замыг нь холбоод нэг кино болох юмсан гэж бас мөрөдөл байдгийг. За хоёлаа үргэлжлэнэ гэж. За мөрчигөө нэлээ ярьлаа. Тэгээд бас нэг адилхан уран бүтээлчний хувьд хэлэхэд энэ одоо мөрч киног ивент итгэсэн те продюсерсэн спонсорлсон вүү вэ те одоо ингээд уран бүтээл Монголд одоо энэ систем улмал гоё нэвтрээд дэлгэрээд одоо сүүлийн хэдэн жил бол дандаа л продюсерингийн компаниудаар гоё том бүтээлүүд төрдөг болжээ. Энд маш их олж урахч байна. Тэгэд тэр хүмүүст бас баярлалаа гэдгийг хэлээ тийм ээ. Миний зүс маш их баяртай байна. Ганц фильмний нэг түүх ярьж өгч байна. 83-ын лаацтай Кас гэдэг нэг фильм. Хамгийн анхны киногоо хийж явж байхдаа тэгээд тэн дээр чи яасан гэхээр байраа би барьцаан тавьчих. Тэнгуудаа кино хийгээд би өөрөө багийнхаа хамгийн баг нь залуу байсан. Тэгээд мундаг одоо ардын жүжигчин Цэрэн Давггүй, Төмөр Батрах. Тэгэл манай Болд Эрдэнэ ганц цэцэг мөнх цул гэдэг юм мундаг жүжигчтэй. Дунд нь бас өөрөө ороод гол дүрдэнд байна.
Тэгээд явж байхад их стрессл байсан юм шиг байна нөгөө бүх юм нуруунд дээр явж байгаа чи хичнээн баг хүмүүс оролцсон одоо юу гэдэг баг составтай киноч гэсэн хүнлээ юм болсон хань тэнд би нэг өдөр явж орой нойр өрхгүй ингэж манай ихнэр надад нэг лаз би чиний сайхан нойрч өрөнд нэг лаз би уучихс би бүр уугаад унтахгүй шууд баг ууж захтаа тасраад сохтоод гэсэн тэгэл унж исэн одоо зөвлөх юм бол уран бүтээлчний хувьд бол үнэхээр гоё болсон. Яагаад гэх юм бол бид нар одоо юу хийх ёстой юм гэхээр үндсэн ажиллаа л. Яг юу хийхийг хүсэж чинь сайн бүтээл бодцсон байх юм бол тэрийг чи хийх хүмүүс баг нь бэлэн байна. Бизнес нь бэлэн байна. Тэр бүтээлийн санааг чинь продюсерод аваад бизнес болгоод мэдээж ашиг орлогоо олоод нөгөө нэг зочлон байх юм бол тий сайн бүтээл болно гэсэн итгэл нь байх юм бол бид нар ч аваад ингэ явчих чинь. Тийм болохоор бас нэг бодлын маш амар болж байна. Зөвхөн зохиол зөвхөн санаа бодоол явдаг болсон бид нэр. Тийм маш энэ бол нэр маш их одоо яг Монголын кино урлаг хөгжихэд бол хамгийн том төлөвлөж болж байгаа. Баргийн сүүлийн хэдэн жилиг ахаад нэг шинэ юм түүхийг нэг яадаг шиг үйлчилж үздэг шиг одоо яг ингээд Монголын яг киноны орчин үеийн киноны гэх юм уу тий ахаад нэг дэвшилт төвчлөлийн үе бол ирчихсэн байгаа даа. Тий. Жөөрөө нөө дэлхийд аярлын ийм системээр явдаг учраас ойлгомжтой болчихсон. Хамгийн сайн хүмүүс ч олоод хэвшүүлээд явж байгаа юм төлөвлөгч чинь түүхэнд. Тий. Тэгэхээр ингээд харахаар бас тэр компаниуд маань тодорхой хэмжээний ашиг олж ийн гэсэн үг тий. Тэгэхээр үзэгчд бэлэн байна л гэсэн үг. Уран бүтээлчд маань санаагаараа ингээд хэвээр нэг асаад явж байна л. Ингээд гурван уул зөрүүд нэгдэл ингээд сайхан хөгжил төвчлөлт хүрэх гээд ах шиг байна л да. Тэгээд түрүү ойлаа нөгөө дөнгөж жанр эхлүүлээд орхисон. Ер нь та энэ жанрыг яг ингээд өөрөө ингээд сонгож барьж авч гин үү? Эсвэл үнэхээр таны дотроос ингээд яг энэ чиглэл рүү ингээд одоо таны уран бүтээлч одоо тэр бодол санаа. Ер нь уран бүтээлч нь магадгүй маш сайн зурдаг хүн бол нөгөө зургаараа илэрхийлэх өөрийнх нь дотоод сэтгэлийг гоё хөгжим зохиодог хүн бол мэдээж хөгжмөөрөө илэрхийлэх. Тэгээд ялчгүй энэ жанр л бол яг найрлагчныхаа хувьд бол өөрөө ирэхгүй татагтаад ингээд нэг юу ажин л та. Илүү энэ жанраар нөгөө өөрийнхөө санааг илэрхийлвэл илүү хурц юм болов гэдэг юм уу, сони юм болов гэдэг юм уу. Хүмүүс зөвшөөрөгдөхүүднээс иж байдаг юм уу? Тэгж л санагдаж байгаа. Тий. Түнс бол яг мэдээж өөр зохиол дээр ажиллах боломж гараад өөр жанрын кино тэр нь үнэхээр таалагдах юм бол бас орохыг үгүйсэхгүй. Түнс бол би яг өөрийнхөө дотроос энэтмик кино юм уу, мюзикл жанр гэдэг юм. Би бол хөгжмийн сонсгол, мэдлэг тэрүүгээр илэрхийлэх юунд бол маш дуртай мөртлөнгөөсөө яг кинон дэр гэхээр надад чадахгүй байх гэдэг. Хүн чадахгүй юм бас мэдчихвэл бас их зөвн болов гэж байна. Яг таны наадах төр ч асуумар. Одоо чинь бидний энэ залуу уран бүтээлчд яг нөгөө нэг тал руу өсч чинь гэдэг шиг ингэж жанр руу өсчих ч юм уу эсвэл нөгөө яг жанраа тусад нь ялахгүй олон жанр дотор нь холиод нэг яг нөгөө шугамаа алддаг ч юм уу нэг ийм байдлууд байгаад байгаа байхгүй. Тэг яг энэ шугам алддаг ч юм. Магадгүй тийм өргөн мэдрэмжтэй аль юун дээр нь ажиллаж чадах тийм аюустай хүн бахыг үүсэхгүй л дээ. Миний хувьд бол яг ялчгүй ингээд жоох юм нарийсаад ингээд за ийм төрлөөр л ер нь цаашаага одоо спортоор бол хичээлдэг юм байна. Энэ төрлөө би сонирхож, энэ төрлөө илүү судалж, энэ төрлөөр л хийх юм байна гэдэг юм ойлголттой болчиход. Магадгүй ингээд дахиад нэг 5 жилийн дараа байж исэн чинь өөр жанр л нөгөө түрүүн ингэж ангилж үздэг шиг. Бид ирэхийг ч бас үгүйсгэж болохгүй л дээ. Ирэх юм бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм баг. Одоо нэг жишээ нь зарим одноо том найруулагч нар гэдэг юм уу бидний уншиж судалгаар за нэг гарын 13-нд хүрэх ч юм уу том бүтээлүүд байх шиг байна. Зарим нь тэгж яриад тах шиг. За сайн найруулагч бол нэг насны туршдаа ч юм уу нэг за нэг 13 дотор сайн зохиол ингээ бодчихдог. Тэрийгээ ингээд яг карьерийнхэн туршид хийчдэг тий. За нэг сайн бүтээлийг нэг 3 жилийн зайтай ч юм уу ингэж хийгээд ингээ явах ч юм уу. Энэ төлөвлөгөөг та юу гэж бодож байна? Тэгэл ер нь тэр шүү дээ. Яг нэг ахуй амьдрал нь шийдэгдсэн байдаг болохоор тэгж явах бас боломжтой. Яг зөвтгөл нь. Боломжтой. Тийм Монголд бол яг уу энэ бол яг энэ кино хийснээрээ бид нэр яг амьдрал ахуйгаа бүрэн аваа явж байгаа нэг үгүй шүү дээ. Харин
яг би өөрийнхөө хувьд бол мэдж байгаагаар гэр бүлийн хувьд ярих юм бол манай гэр бүл жижигэн бизнес эрхлээд гэр бүлийнхээ ах 2 хүүхдүүдийн би болохоор одоо юу гэдэг чинь заавал энийг хийх хэрэгтэй гэдэг чинь толгоонд юм орж ирэх юм гэдэг. Яг нь мэдээж ингээ байсыг арай илүү мөнгө ингэж мөнгөдөө орж ирэх боломжууд гардаг. Түүнээс бол ингээ бүгдийг нь хуваагаа үзэх юм бол би хаана ч удахгүй тийм. Орлоготой л хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд 3 жил кино хийдэг тэр бэлтгэл ажил тийм байдаг. Тэгжээ чамбай бүтээл гардаг. Гэхдээ юм аягүй сайн уу. Нэг бодлын одоо Джеки Чаныг хэдэн кинонд дагуулсан юм бэхээр одоо 100 гарчихсан. Тэнд бол яг нэг үйлдвэрлэлийн машин болчихсон ингээ тэр хүн ингээ. Тэгээд тэр хүний өөрийнх нь юу гэдэг юм. Ер нь ингээ харж яхад бол тэгж тоологддог шүү. Араас нь. Тэгээд найруулагчны хувьд бол бас цөөхөн кинонд дэр ажилладаг юм билээ. Яг дөхөр нөгөө эхний шатнаасаа дуус хүртэл нь явж идэг. Ус дуран бүтээлчд маань жүжигчдэх юм бол арай богинохон хугацаанд дэр байж идэг. Зураач нар гэвэл арай өөр байж идэг. Одоо харин бүтнээр нь бодох юм бол продюсерууд бас яг найруулагчтай адилхан. Маш нэг бүтээл дээр маш урт хугацаанд ажилладаг юм хүмүүс юм билээ. Тийм. Тэгэхээр яг нөгөө тоолдог нэр одоо нэг залуу байхдаа одоо манай сансрын гэдэг юм ингээ зураач өөр чиглэлийн зураач байсныг зураач болгоцоо одоо Монголын киноны бас мундаг том зураач хийж байгаа. Мундаг гоё хөгжим зохиол хийж байгаа, хөгжмийн зохиолч гэдэг юм. Тэдний хийсэн бүтээлийн тоо бол ерөөсөө баг 2 дахь Орсон 2 дахь 3 дахь жилээс л бидний хаж байгаа сүнгэнэл өнгөрсөн. Одоо 50 60 100-аар нь тоологдохоор юм болцсон. Яг манай өөрсний бас мөнгөний боломж гэж нэг юм багтаамж. Хүн ард түмний цөөх юм да. 3 сая хүн тэндээс хэдэн үзэх вүлээ, хэдэн яах вүлээ гэд бодохоор ерөөсөө багтаамж маань юм болохоор одоо бид нар яаж тэлэх ёстой юм бэ гэдэг. Одоо манай дээд каст ч юм бол одоо 300 мянган хүн гэж л одоогор ориглон явж шít. Энээсээ яаж илүү байх ёстой. Яаж 500 мянган хүн үзэсгэлдэг болох юм тий гэж юм тооцоо гарч ирлээ. Тэгэх юм бол бас нэг өөр нөгөө нэг бүтээл дээр зарцуулах хугацаа нь уртсаад ингээд аль чанар нь ч дээшлээд гэдэг юм уу. Кинонд оруулах мөнгө нь ч дээшлээд ингээд тийшгээл явах байх л та. Тийм бах тий. Одоо жишээ нь таны сүүлийн уран бүтээлч юм уу зүудний хүн эдрийг одоо гадагшаа гаргах ч юм уу тий одоо шууд орчуулгын ажилд оруулаад тийм боломжууд юу байгаа юм? Гадны цувралууд ер нь бол яг тэрийг бол бас нөгөө компаниудтайгаа ярьж байгаа л ингээд ер нь бол байгаа л да. Одоо бол яг тэр бүтээлүүдээ гаргаад нэг яатсан яваад байсан бол алга байна. Тэгээд бас илүү олон ангит кинонд ажиллаа. Олон ангит киногоор бас тиймэр явах боломж байдгийг нь бас сайн судалж мэдээв. Олон ангит киноны наадам мэдэр байдаг л байна. Зүгээр театруудад нөгөө гадны IPTV-д өсчихсэн тийм тохиолдлууд бол байгаа. Албан ёсны журмаар нь одоо 95%-ийг бүү болохоор хашаа гэлээ ингээд. Тэгэхээр тэр бол одоо бидний анхны хэсэг гэрээгээр би нөгөө цалин аваад ажилласан учраас тэр нарийн тооцоог нь бол хэлж мэдээгүй. Тийм асуудлууд бол байгаа. Тийм ер нь бол байгаа. Бид нар аль болох сайн бүтээл хийж чадна тэр чинь нэгэрэл гадагшаа гарах боломжууд бол байгаа тийм ээ. Яг нөгөө бизнес утгаараа гаднаас мөнгө олно гэдэг маань өөрөө бас их тийм сонирхол асуудал байх. Яг нөгөө олон улсын наадмуудаар амжилт олохыг бол манай тэр тусмаа эмэгтэй найруулагч нар гайхалтай үзүүлж байна. Тэрээр бол бахархгүй байх аргагүй. Эмэгтэй хүний нарийн тэр тусмаа монгол хүний тэр мэдрэмж нь илүү өөр гэдэг юм уу? Мондөг гэж шүү дээ. Тийм мондөг гэж. Та сая мэдрэмж гэж ярьлаа. Энэ авьяас энэ мэдрэмж хоёрын уулзуур ч юм уу энэ мэдрэмж ер нь хүнд төрж гин үү? Одоо хамт ингээд төрөлхийн л юм мэдрэмжтэй мэдрэгч юм уу ийм хүн байдаг нь. Тийм. Энийг ер нь та юу гэж боддөг вэ? Яг нэг амар мондөг юутай л асуултнууд л да тий авьяас гэж юу юм мэдрэмж гэж юу юм. Яг аливаа юмыг өөртөө тусгаж авч тэр өөрийнх нь мэдрэхүүн хүлээж аваад тэрэн дээр ямар догдлол үүсэж байгаа. Хөгжмөр бол нэг үтсийг нь татчих юм уу, бүх үтсийг татчих юм уу? Гэхдээ адилхан ч юм уу нэг тийм ялгаал байгаа бах. Кино гэхдээ би энийг бол зүгээр яг хүмүүст ойлгуулах үүднээс нь ярих дуртай. Яг түүхээр гэхдээ бусад уран бүтээлчтэй бас хатаарч байгаа. Яг зураач юм бол яг энэ дээр гоё цотонгоо татаад будгаараа ингэж аваад гар үсгээ зураад. Өөрхөн эцсийн бүтээлийг ингэ гаргаж. Тийм соло бүтээл тийм соло бүтээл. Яруу найрагч өнгө гэж ингэж бичээд. Кино гэдэг бол маш хүйтэн. Маш урт хугацааны төлөвлөгөө л явж байна. Тэгээд зөв төлөвлөлөөд зөв хөрөнгө мөнгөө зөв уран бүтээлчтэй
ашиглаж чадах юм бол амжилтанд хүрдэг. Түүнээс бол яг тэр онгодын юмыг бол тэр бол яг энэ самбарын ажил буюу зохиолын ажил дээр бүгдийг шигдэх хэрэгтэй. Нэг дүрийг нэг сценийг одоо бид нэр олон хоног бодох үе байна. Энийг ямар талаас нь үзүүлэх вэ? Энийг үйл явдлыг үзүүлснээрээ аль дүр маань яаж хүмүүст хүрэх үү гэдэг ингээд нэг тийм ажлууд бол уран бүтээлч ажил. Бус нь бол ингээд харьцангуй ингээд нэгэнд гарцсан зохиол гарцсан байж байгаа. Бус нь бол ингээд зохион байгуулалтын ажил. Зураг авалт нэдийн хугацаанд үргэлжлэх. Хамаг зардал нь хаана орж. Одоо нөгөө нэг энэ маркетингийн ажил гэж хүмүүс таниулах, хүмүүсийн нөгөө нэг хорхойг хүргэх тийм үндсэндээ бол хүмүүсийг үзэх тэр сэтлийг төрүүлэх энэ ажлыг бол маш сайн хийх ёстой юм байлээ л гэж бодож байгаа юм анзаараад харж байгаа. Тэн дээр бол хөрөнгө ингэж улсаа гадных мөр төлөвлөлт тусна гэж үндсэндээ 4% гадах шиг кино миний бодлоор эхлээд ингээд нөгөө нэг pre-production ажил гэдэг зураг авалтаас өмнөх бүх ажил. Энэ ажил дээр монголчууд бол ер нь жоохон дутуу суучих гэдэг гинтэй. Зураг авалт руугаа л яарад идэх тий. Тэгээд тэр зохиол бүрэн боловсроогүй жүжигчд бүрэн ажиллаагүй бус уран бүтээлч нэг кино үзэж чадаагүй ингээд ийм байж байгаа нөхцөлд зураг авалт эхлэнэ гэдэг юм шиг л. Тэгээд бүх юмны чанар уруудаж эхэлдэг. Тэгэхээр бүх юм эхнээсээ өстой байж болохоор төгс хүн өөрийнх нь тэр 50% тэл хүн байх юм бол 50%-аараа тултална. Тэрэндээ хийх л ёстой. Тэгэж явж иж аль юмнууд ингэж өргөгдөж яваад. Тэгтээ ч нэг олон орон бүтээлчд нээлж ажилладаг. Энд хүн бүжгэлжлээ гэдэг, жүжиглжлээ гэдэг, тэнд зохиол бичжлээ гэдэг, зургийг авчлаа гэдэг, гэрэл сүдрийн тавьжлаа гэдэг. Маш олон урлагийн нийлнэ шүү дээ, тий. Тэгэхээр найруулагч хүмүүс маань бас нэг дан тийм нэг онгодлог авиаслаг гэж ингэж нэг жоохон сүржигнэхийн оронд баг угаасаа жоохон мэдрэмж тэр өвдөл нь байгаа бол давхар энэ зохион байгуулах те бусдад харьцах уурчилж харах анализтик хийх чадвар ч юм ингээд маш олон ийм мэдрэмж мэрэгжлүүдийн нийлмэл мэрэгжил байх гэдэг. Өөрөө бас тэгээд их тийм азгүй их дайшин зүгээр сонин хүн шүү дээ найруулагчд бол ямар ч багж байдаг. За нэг юм маркер байж магадгүй тэгэл өөр юм байдгүй. Заавал өөр уран бүтээлчтэй харьцаж өөрийнхөө бодож санаж байгаа юм тэр үнээр гүйцэлдүүл. Тэгээд одоо нэг зураг авалтан дээр очихоор энгийн хүн ахаараа найруулагч бол ганц хийж чадхаар ажиллаа гэж. Зураг үзээ сууж идэг. Тэгээд харангуут хажууд ирээд ингээд зарим хүмүүс чинь ингээд мэдсэн мэдээгүй байж их нэг нөгөө тойрогт ороод ирсэн. Энийг бол ингэсэн бол та тэр хүн болгомо тэр Монгол хүмүүсүүд их найруулах дуртай юм шиг байна. Тэгээд хүн болгоны дотор өөрийнх нь амьдрал хамгийн ээдрээтэй сонирхолтой санагддаг баг. Мэдээж туулж явж байгаа юм чинь. Тэр ертөнцөө нөгөө нэг зохиолч нарт найруулагч нарт өгч кино. Миний амьдралаар кино гэх юм бол мөн хийвд байхгүй юм болно гэж тэгдэг юм. Мэдээж тэр дунд юм байх л баг гэж шал өөр л асуудал юм. Тэгэл эн чин тусдаа мэрэгжил тусдаа ингээд шинжлэх ухаан байгаад дээ шүү дээ чинь тий. Таны саяны хэлдэг одоо хүмүүсийн ингээд нэг чэйжэнд багтаад идэг гэдэг шиг одоо яг мэрэгжлийн одоо ингээд олон киног өгч юм уу мэрэгжлийн найруулагч биш хүмүүс ингэж найруулдаг кино руу ордог те найруулдаг. Энд дээр та юу гэж боддог? Үгүй яг тэгэл юуны хувьд бол одоо практикаар юм уу ингээд өөрөө ингээд хараад сураад ингээд явж л байгаа. Түнс бид нар одоо нэг мэрэгжлийн ингээд яг миний төгссөн мэрэгчлэлтэр бол яг гэрэл зургийн хичээл орно, гэрэл сүудэр орно гэдэг юмнууд байгаа боловч биднэрт ингээд тухайн үед бол одоо камера барайл ингээд юм уу ойлгоход явах тийм сургалтын бааз боломжч тухай байсангүй л дээ 2000 оны ихээр бол. Тэгээд сүүлд бид нэр ингээд сургуулаа төгсөж нөгөө практик дээр гарч ажиллаж ээж ингээд юм цуглуулж авч байгаа. Гадныхан бол ямар залуудаа кино хийдэм бэ? Ийм жоохон залуу найруулагч юм гэж үг. Тэгэж уулгалтах нь зөндөө байдаг. Тэгэхээр энэ бол маш олон талын мэдлэг туршлагын нийлбэр үжиж бас найруулагчийг тодорхойлох байх. Яг хөө тэгээд миний хувьд бол бас жоохноосоо эхлээд явсан. Тэгээд одоо тухайн үеэс өнөө хүртэл миний болсон болоогүй киног үзэж боловсруулж ингээд цуг ирсэн үзэгчтэй бас гялалаа гэж хэлмээр байгаа. Яг дөхөр миний бүрэн болчоод хийгээгүй зүгээр ингээд гэхдээ хэзээ ч бүрэн болохгүй л байх л та өмдөг бол. Гэхдээ ингээд их тийм дуршилтын үзэгчтэй байсан. Тэрийг шууд хийгээл тодорхой хэмжээнд ингэж яагаад магадгүй
тухайн үед продюсер гэдэг хүн байсан бол өө чи ногооноор байна болоогүй. Тийм болоогүй. Чиний зохиол бол юм байна. Чиний зохиол ингэхгүй гэд ядаж чиглүүлээд гэдэг ч юм уу. Тийм байсан баг. Тэгэхэд тухайн үед бол тэгэл сайхан үзэл дэмжээр явж ирсэн. Тэр олон сайхан залуучууд ах гис нараар баярлж байна. Тийм. Тэгээд нөгөө нэг одоо энэ ертөнцийг үзэх үзэл байна те найруулагч одоо хүний. Бусдаас бас нэг жоох өөр байгаад ч юм уу. Яг тэр хүн өөрөө байх гэж тоглолт хийдгүүл байх л та. Ер нь жоох өөр байдаг те. Бусдаас арай эмзэг мэдрэгч байд юм уу. Эсвэл маш их томоор харж чаддаг ч юм уу те. Би нэг юм яг миний хувьд гэж ярих юм бол яг нуулгүй л гэж тийм Монголын киног их баг үзсэн. Шинэ киноныг бол харьцангуй их үзсэн. Тэгээд өөр подкастт орж явах тэр нөө тэдэн сайн кино тэдэн муу кино гэдэг хэлгүй болдгоо. Үзээгүй киног хүний амар муулах хэцүү. Бараг тийм рүү л орсон. Тэгэхээр магадгүй маш их мэдээж судлах хэрэгтэй, унших хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. Бас тэрнээс гадна өөрөө мэдэрч ургуулах хэрэгтэй гэдэг нь ажил байх шиг байна. Тэрэндээ бас ингэж юмруу ингэж нөө холбирох бай гэдэг бас нэг тэр нэг хаана торомзоо татчих хэрэгтэй. Шууд ингээд пилатл нь хүний юмыг аваад уулчих болохгүй. Нэг удаа би яг яжсэн ингээд анзаарсан чинь 2017 онд Ил цэцэг гэдэг кино хийжсэн. Тэрний ингээд нөгөө одоо тайтл одоо нөгөө юуны юукен нөгөө хамгийн урд нь гардаг нөгөө нэр үүдэн шүү дээ. Одоо тамга болсон. Тамга юм да тий лого болсон тэр одоо Ил цэцэг гэх нэрнээс агуулад сүүлийн 95 сүүлийн 95 ч юу баг. Тэгээ ингээд юунуудаа хараад ирсэн чи дандаа юм улаан шрифт сонгосон байхгүй. Улаан өнгө. Тэгээд яагаад тэгээд нэг удаа нөгөө Facebook дээр нөгөө пост хийчих та зүгээр бодсон. Тэгээд ер нь тийм байна да гэд. Би нөгөө Монте Кристо гэдэг ном миний оюутны ширээний ном. Миний одоо Библи гэж хэлж байна. Тэгээд энэ номныхаа хүрээнээс гарч байгаа зүгээр нөгөө ямар ч өөр үйл явдалтай, ямар ч өөр дөрүүдтэй байсан тэр цаад мөн чанар нь бол тэр кино үнэртдэг, ханхалдаг тэр цуснаас ч нэг сонин тийм нэг хүч, нэг бол үнч байдал гэдэг ч юм уу, нэг юмны юм орой ч юм уу, эсвэл тасаар өнгөнөөс ч юм харагдсан юм шиг санагдав. Нэг тийм дундлын юм завсрын өнгө мөнгө ч гэдэг өөр өөрийнх нь хэлдэг шүү дээ, тийм. Тэгэж бодогддог. Тэгэхээр би бас нэг юм нэг хүрээнд доторх. Гэхдээ хэн ч хараад тэрийг нөгөө миний тэр мэдрэмжийг энэ тэндээс хуулцсан байна гэж хэн ч хараад мэдэхгүй. Зүгээр л миний доторх тэр нэг юм байна. Тэгээд яг манайхан ч бас нэг өнцгөн болохоор энэ киног үзсэн хүний юм уулчлаа. Ер нь Монгол кинонд их тийм анзаарэгддэг. Тэгээд бас тийм л байгаа. Зарим нь бол албан ёсны эрхтэй авсан нөхцөлд бол асуудал байхгүй. Тэр чинь ингээд нөгөө эрхийг аваад хийж байгаа болохоор асуудал. Тэрийг харин сайжруулж хийж гинөө муу болгож гинөө. Асуудлууд тэндээ байна. Тэгээ миний хувьд бол яг тэгж нэг тийм юм үзээ тэрнтэй адилхан болчих гэхээр нэг тийм эмзэглээд нэг миний кинороо тэгж хараалж нэг тийм ирж ирснээр санахгүй байна. Яг гэвэл бас яг тэр олон юмнаас биш нэг юмыг их тийм нөгөө мөлжөөд хийдэг юм болов уу гэсэн. Хүнд чинь хобби авах хэрэгтэй шүү дээ. Ан хийдэг ч юм уу. Буу цуглуулдаг ч юм уу. Буудах дуртай ч юм уу. Тэгээ би нэг ном цуглуулъя гэд манай гэр бүлээс ирсэн сайхан номын сан байдаг. Тэгээд яг хобби болохын тулд ном цуглуулдаг хобби гэхээр айгүй өөр болчиход. Тэгэхээр Монте Кристогоо би хилээр нь цуглуулъя гэдэг. Номын сан дээр тэгсэн чинь манай ангийн охин надад гадаад сурдаг л да. 1881 оны одоо Александр Дюмаг бурхан болсны араас 10 жилийн дараа хэвлэгдсэн яг тэр. Хил дээр нь хэвлэгдсэн. Францын хэвлэлийг нь авчиж өгсөн. Тэр бол одоо миний номын сангийн орой байж байна. Тэгэхээр нэг юм руугаа магадгүй тэгдэл жоохон онцлог байж магадгүй. Дагатай бас Дюмагийн бусад зохиолуудад бас их дуртай гэсэн үг. Тэгэлгүй байх нь шатлах уран зэрэг юу. Нэг юм ер нь жоохон адал явдлын юу шүү дээ. Яг үнэхээр тэр сонгодог нөгөө хүндүүд рүүгээ мань хүн бас арай өөр байх шүү. Тэгэхээр яг нэг тийм л хэмжээний. Гэхдээ биднээс бол мэдээ тэр чинь асар хүн байгаа учраас савныхаа хэмжээгээр. Тэгээд эн чинь цаг явах тутам нөгөө шанаг нь одоо миний хутгаж байгаа шанаг нэг үл жоохон томроод ингээд идэлгээнд ороод. Тэгэх юм бол нөгөө зохиолоос би арайг үнзгээ утгаж аваад мэдрээл байна гэсэн. Одоо энэ мэн дээр бол манай жамаа эднэр бол маш тийм гадны зохиолоос хэзээ ч хуулдаггүй. Гэхдээ тэр нэг аимшигтэй нөгөө цаад юм мэдрэмжүүдийг нь
дуудаж авчиж чаддаг юм. Яг драматург ингээд таад юм тий. Тэгвэл юм зүгээр нэг үйл явдалтай байгаад уулаад байгаа юм биш. Нэг дүрийг нь авчираад ингээд ахын тийм кино бол эзэж амжилт төрөхгүй л дээ. Ягаад гэвэл бид нэг тэр их хийсэн шиг нь ядаж л адилхан мөнгөөр хийж байгаа л үг. Тийм шал өөр. Тэр бол дандаа л ер нь доошоогоо зааж ирсэн. Юмыг бол нөгөө урам зориг авна, сэтэл авна гэдэг үг байсан. Та одоо сүүлийн үеийн Холливуудын систем рүү их орж хийж байна. Эсвэл яг энэ дундаас өөр ингэсэн юм Монгол хийц гэдэг шиг иймэрхүү юм яаж хийж байна? Тийм Монгол хийц мэс. Яг нэг найруулагч найцтайгаа. Мань хүн болохоор гадны хүн л да. Тэгээд яасан ч нэг Монгол бид нар ч болох нэг тэгж ярьдэн шүү дээ. Монгол үнэрсэн Монгол кино ах. Монгол кинон үйлдвэрч гэдэг юм. Яг мэдээж ингээд Корея үйлдвэр байдаг л хаа. Тэгэхдээ нэг тийм юуны хувьд юм баг буруу үндэстэн болохоор нэг жоохон тэр нь жоохон төвгөр үдийн чинь бусдаас жоохон ялгараад энийг хамгаалах хэрэгтэй. Буруутгах юм зөв шүү дээ. Тэгээ нэг уран бүтээл дээр ажиллаж байгаад мань хүн болохоор тавьчихсан баг. Үгүй эн чинь ингээд та нар ороод ингээд яачихар энэ бол зүгээр л кино. Энэ бол зүгээр л кино. Дэлхийн кино, хүний кино. Түүнээс үл энэ бол Монгол кино, Солонгос кино. Тийм битгээрээ гэдэг. Би болохоор монголчууд тоглосон юм гэсэн чинь. Яг гоо Солонгос хүний хувьд бол тэр чинь юм нөр биш. Солонгосын кино тэгээ яаж өгч чинь гэж харуулж тэр нь зөв ч юм уу. Яг нөгөө юунууд гэдэг юм. Бид нар ингээ Монгол кино юм уу гэхээр ингээд ахуйг нь их түлхүү тавиа те. Нүүдэл чинь соёл иргэншлээ түлхүү үзүүлэх гэдэг. Манай тэр охтууд жишээлбэл яагаад амжилтанд хүрээд байна гэхээр тэр монгол хүнийх нь өөрийнх нь одоо яг байгаа мэдрэмжийг илүү түлхүү харуулдаг. Тэр ахуй эднэрт бол дараагийн асуудал. Тэр бид нар чинь нөгөө эрэгтэй хүн болохоор гаднах юм хараад байдаг юм байна. Нэг сайхан монгол кино гэхээр ийм балаан тавина. Морьтой хүн гээл яваал моол гэдэг чинь өөр юм бодоод ийм баг чинь. Тэд нар болохоор ингээ хүнийг нь ухаад байдаг. Монгол хүний тэр эсрэг үйлдэл яаж гарах нь вэ гэдгийг ухаад байна. Солонгос нэг тийм нөхцөлд орж ирэх юм бол арай өөр юм үзүүлэх юм шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чинь ер нь бол аливаа орон бүтээл хүндэл зориулсан юм шүү дээ. Хүмүүс бол нэг тэмээнд юм уу нэг сайхан байгаль зориулсан орон бүтээл гэж хэлдэг байх. Та нарын үе бол жишээ нь бол нэлээд юм холимог үе шүү дээ. Ингээд шийдэлтийн үндсэн сургалтын школ бол яг Станиславский ингээд бүх юмаа сурдаг тий. Тэгмүүд одоо орчин үеийн Холливуудын системээр ингээд явах хэрэгтэй гэл. Яг уу одоо бол яг бидний сургуульд бол дандаа ер нь орос школ заадаг багш нарын залуу байхад бол одоо бидний гарын авлага уулзж байгаа хүмүүс гадагшаа яваад сурж байгаа сургалт байдаг юм уу Монголдо сурж байгаа сургалтууд болохоор дандаа Холливуудын арга зүгээр явж байгаа. Тэгээ энэ дэр бол нэг надад бол нэг тийм хоорондоо эвлэлдэггүй ч юм уу. Энэ нь Холливуудынх юм байна. Энэ нь Орос маягийн гэж нэг тийм юу бол санагддаггүй шүү дээ. Яг гэхээр Оросууд бол Орос школ гэж яриад байгаа. Одоо Станиславский школ бол жүжигчний тоглолтыг их тийм үнэн байлгадаг ингэдэг нөгөөдг нь үзүүлдэгч гэдэг юм ингээд энэ бол нэг юу байх гол санагдаад байна. Нэг тэгж гуруулаа надад нөгөө тэр жанрууд юм. Тийм. Станиславскигаас Холливуудынхан анх яхта авсан л гэдэг юм. Асуудаас чи ер нь Холливуд ясан гэж ярьдаг хүмүүс шүү. Тэгээд ингээд тэр чинь бизнес болгоод ингээд хөгжүүлж явж байгаа. Яг нөгөө юунууд их нэмсэн баг. Монтаж урлаг дээр бол бас орсуудын ч мундаг юмнууд байгаа. Тэ ингээд зөндөл юм байгаа шүү дээ. Анх тэр нөгөө Эйзенштейн гэдэг найруулагч тийм Октябрийн улаан тугийг өнгөт хайлс гэж байгаагүй юм байна л да. Ингээд улаан тугийг Пленкин бүр ингэж кадр болгон гэж бодчихсон тийм. Тэр түүх бол одоо үзэл суртлын мөртлөө. Тэрийг үзэл Ленин бол гайхсан баг. Тэр авраараа ойлог дээр гардаг юм шиг. Тэр удахд бол нэг тийм юу санагддаг юм. Би бол одоо өстөө нэг аль алиг нь холчихсон л тууж байгаа юм. Зүгээр хувь хүнд энийг илэрхийлэх өөрийнх нь одоо хувь найруулагч нэг тийм юу байгаа юм. Арга юм уу нэг тийм байнгут би зохиол дээр ажиллаж хагаад за энэ зохиолыг яаж дүрслүүлэх вэ? Кино яагаад нэгдүгээрс дүрслэх юм бол тэгээд энэ зохиол үггүй байхаараа үзэгчд юуг нь ойлгох вэ? За үгийг нэмчихээр юу өөрчлөгдөх вэ? Цаашаа яа давших вэ? гэдэг юмнууд нь л одоо ингэж хэрэндээ л хичээж явж байгаа хүмүүс чадаад байдаг гэсэн үг. Тэрийг бол нэг муухан мэдээд байгаа юм. Тийм болохоор ер нь тэрлүү хичээж яваа нэг үнцэг байна.
үггүй байсан ч гэсэн дүрсийг хараад бол киног бол ойлгодог байх хэрэгтэй гэж. Тэгмээд үгэнд нь ямар амт нь байх хэрэгтэй юм гэхээр тэр далд болж байгаа. Бид нар бас гадны киног орчуулахгүй ч гэсэн ингээд ерөнхийдөө нэг яваад байдаг шүү. Тэр бол ер нь дэжгүй кино л. Тий. Ойлгогдоод байгаа шүү. Ойлгогдоод байдаг. Яг нь мэдээж нэг жанраасаа болоод бас өөр дан яриа ихтэй кино ч гэх юм уу бий л баг л та. Тэрний нэг нь бол одоо манай мөрчүүл. Тэр бол яг ингээд сабтайтл тавихгүйгээр хүн үзэх юм бол яг юуны нүний дотор яваад байна гэдгийг нэг бас яхад бол хэцүү баг. Тийм жанрууд бол бий баг. Тий. Ерөнхийдөө тий. Тэгэхээр за яг одоо найруулагч нарын хувьд бол найруулагчийн одоо нөгөө багаж гэдэг чинь зураглаач одоо техник, технологи үзэгчд бүх юмнууд бэлэн байна тий. Нэг бодлоо одоо бид нэг санаа зовлтгүй болчих. Тэгэхээр найруулагч одоо өөрсдийгөө боловсруулах, өөрсдийгөө сайжруулах юм цаг үе дээр яваад тах шиг байна Монголын одоо яг орчин үеийн одоо шинэ найруулагч нар. Харьцангуй бусад өөрөөс хамаарахгүй зүйлүүд хангалттай болчлаа шүү дээ. Ер нь бол байж болохоор болтлаа. Тэгэнгүүт одоо өөрсдийгөө бид нэр ер нь яаж сайжруулах хэрэгтэй вэ? Ер нь яах одоо чиний хөгжилтөөл Монголынхаа нийгэмд одоо нөлөөлөх ч юм уу, киноныхаа хөгжилд нөлөөлөх ч юм уу, энэ дээр ер нь бас нэг бусад орн шиг элбэг дэлбэг оронтой зүйрлэх биш. Бид чинь нэг нийгмийн жоохон муухай энэ нэг үе байгаад шүү дээ. Тэр энэ дээр бид нар маань бас яаж дуу хоолойгоо өргөх хэрэгтэй, яаж өөрсдийгөө чиглүүлж яаж авах хэрэгтэй гэж та бодож байна. Одоо кинонд ажиллаж байгаа энийг бас ерөнхийлж болохоор зүгээр нэг ямар ч ажил. Хувь зүгээр ашиг бодоод нэг юм хийсэн болоод тах юм уу? Ер нь яамаар. Хөгжил гэдэг нь бол аюу гигэнээр хардаг. Одоо хувь миний хувьд ш тэр чиний хувьд ш тэр кинонд авч байгаа дуу ярьж байгаа хүүхдийн хувьд ш тэр жүжигчний хувьд ш тэр зөв ойлголт, зөв мэдрэмжээ олж авч байгаа тэр акшн болгон хөгжил. Энэ киноны хөгжлийн нөө биднэрт тоологдохгүй юм хөгжил яваад. Хүний хөгжил юм уу те. Тэгэхээр энэ хөгжлийг хаанаас бид нэр мэдээлэл олж авч маань залуучууд бол одоо дэлхийд даяар ямар ч асуудалгүй болж авч шээ. Тэгэхээр энэ бол өөр ингээл ерөнхийдөө хөгжих процесс явагдаж л байгаа. Нөгөө талд нь бас яг чиний хэлж байгаа нь яг зүгээр хүнд ингээд эцсийн төгсгөл хүрээд ирэхэд энэ үнийг кино найруулагч гэж үзэх юм уу? Эсвэл хөгжөөн баясгагч байсан. Тухайн ийм дүрсний урлагийн хилээр мөнгө олж авсан хүн гэж үзэх юм уу? Үзэгчдийн 2 цаг дотор хүний карманаас мөнгө хулгайлаад байна шүү дээ. Зүгээр энгийнээр хэлүүлнэ. Тэр кино 5 жилийн дараа нөгөө датанд үргээд устгах болоход хамгийн дөрөв устгах хэрэгтэй юм. Гэхдээ мэдээж тэр компаниудын тэр киног үзээд ивэл хэцүү л дээ. Тэгэхээр үзэгчдийн хөгжил нь бас харагдах хэрэгтэй тийм. Юуг сонгож үзэж чинь. Тэр кинонуудыг маань үзээд байгаа үзэгчд бас байгаа л асуудал. Гэхдээ нөгөө эрэлт байж ээж нөгөө нийлүүлэлт нь байгаад байдаг энийг зах зээлийн үнцэн хуулиуд уран бүтээл ч юм бол ялч ингээд түүчээ болоод урд нь явж явах ёстой гэж байгаа. Энэ бол маш том эрсдэл байгаа мэдээж. Тэр хүн яг өөрөө зөв явж байгаа юм уу? Зөв гэж бодож байгаа юм уу? Тэгсэн чинь нөгөө бүтээлийг тэр чинь одоо нөгөө нэг шүлэг бичээд өгчөж байгаа юм шиг ганцаархнаа аюугаа өөрч болохгүй нэг тийм. Ерөөсөө урлагчийн хоёр талт нь болохоор урлаг бизнес гэж байгаа. Нэг нь болохоор урлаг техник одоо шинжлэх ухаан гэж. Ингээд энэ олон юмны холц үйдэг. Тэгэрүүгээр болохоор одоо ер нь бол тэгэл яах вэ гэдэг. Буруутахад ингээд чичлээд ингээд яагаад ах бас хэцүү юм. Гэтэл ер нь бол нэг одоо би л тэгж л бодоод байгаа байхгүй. Яг хуу мөнгө олохын тулд мэдээж зах зээлийн хуулиараа эн чинь зүгээр ажил учраас бид нар одоо манай амьдрахын төлөө хийх л байх. Гэхдээ бас яг ийм нэг юм байхад бид нэр хэд тэгж нэг ашигын төлөө өөрсдөө бодсон юм хийгээд байх юм уу? Жохон хүнд хэрэгтэй юм иймэр юм л гэж биелэх гээд байгаа юм. Манай хошин шогийнхны нөгөө тайзан дээр тоглож явах үед бол одоо харьцангуй ингээд зөөн болцсон юм шиг. Энэ бол ингээд нийгэм хөгжлөөд байгаа юм уу? Тэр хүмүүс маань яагаад маш амжилттай явж ирсэн гэхээр хүмүүсийнх нь хөгжлийн дагаж ингэж юм хийж ирсэн учраас буруутах бас хэцүү л дээ. Одоо бол ингээд бас ингээд салбарууд нь юм болж байна. Янз янз болж байна. Нийгмийн яг ийм үед дээр бид нар яг нэг юм онцгой үед байгаад шүү дээ. Бас нэгэн бодлын одоо нэг хувьсгалын үеийнх нь бол хувьсгалын үедээ л онцгой шүү дээ. Тэгэхэд бол бид нар яг бас нэг энэ 2020 гаруй оны яг ийм гоё нэг шилжилтийн цаг залуучууд шал өөрөөр сэтгэдэг болцсон. Тэгээ жоохон улс орон жоохон юм байна. Хулгаал өөр их байна. Нийгэмд стресс их байна. Бүгд жаргалтай байхгүй байна.
энэ дээр уран бүтээлч хүний нөлөөг л найруулагч хүний нөлөө тийм. үндсэн нэг нийгмийн нөлөө маань л яаж орчих хэвээр юм байл. Яг уран бүтээлчийн хувьд бол бусдынхаа өмнөөс бол надад тэгдэг гэдэг яг бас хэлэх хэцүү. Зүгээр өөрийнхөө хувьд ярихад бол би бол нэг тийм маш том юм мессеж бодвол тийм. За би энийг нийгэмд хүргэх ёстой. Энүүгээрээ би бусдыг одоо боловсруулах, сэхэрүүлэх ёстой гэдэг юм уу. Тийм бодол надад огтхон ч байдаг. Та нар кино хийж байгаа хүмүүс юм уу хийх ёстой штэ нэ тэр гэдэг. Тэгэд үдсэн өнцгөөсөө тэр киног нь хар бараан гэдэг юм уу юм гэдэг. Ийм асуудлууд байна. Тэгэхдээ би бол нэг хүний мэдрэмжийг л хайдаг. Тэр мэдрэмжийг миний нөгөө нэг өгч байгаа мэдрэмжийг аваад тэр хүн юу гэж эндэ болох. Хүмүүс бол ингээд нэг хуучны нөгөө нэг үе шиг ингээд нэг самбар дээр юм бичиж нэг тийм хичээл шиг тийм кинонууд ер нь байхгүй. Одоо гэдэг чинь гадныхны аллагтай кино л гэж юм. Одоо дуун цус нүжил гэж юм. Нэг ер нь бол Ахмад үед гэж яриад байгаа. Энэ бол яг ингээд бидний одоо сонгосон нийгмийн нөлөөлөл явж байгаа асуудал шүү дээ. Түүнсүүлэг тэр нийгэмдээ байсан бол бид нар бас Ахмадууд шиг л уран бүтээл хийгээл явж байгаа. Хүмүүс маань тэндээсээ нөгөө юуг аваал те хүмүүжлээ аваа. За хулгайч юм бол муухай шүү. Тэгэхэд миний хувьд бол би аюу сайхан сэтгэлтэй хулгайчийн тухай кино барив. Энэ хүн яагаад хулгай их болсон юм бэ гэнгүүт тэр харин цаад нөгөө нэг углуурах асуудлууд нь юу юм бэ гэдгийг үзэгчд бодоод би энэ хүүхдийг хулгайч гэж одоо багшин бодох юм бол хэлж болохгүй юм биш үү? Энэ хүүхдийг чинь би итгэл өгч хайрлж иж энэ хүүхдийн тэр хулгайчийг нь болиулах юм биш үү гэдэг ч юм уу. Тэр арга ухаануудаа олон үхэхээс биш шууд ингээд лоозгонж ямар ч киног хийж болох, уран бүтээл хийж болох юм шиг. Үнийг одоо үйлдэл хийл гэж байгаа юм бол сэтгэл байгаа даа тий. Тэгээд тэр сэтгэл хаана гэмтээд яагаад ийм сэтгэл зүйн асуудлууд байгаад яаж илэрлэл нь алуурчин хулгайчлал уурчин болоход нөлөөлөд ийн гэдгийг та ер нь ухаад ах шиг байна. Зөв. Ер нь бол миний одоо хэлж байгаа ойлгож байгаа тий. Нөгөө миний нэг бас нэг юу байгаа нэг юм эсрэг тэсрэг сайн муу дүр гэл манайх нэг тийм хоёрхан талд ингээ хуу хайгуу дуртай. Хуучнаасаа л юм дайсны тал манай байлаатай кино тий. Оросууд, германууд гэдэг ч юм уу, фашистууд, немцүүд гэл. Тэгээд тэр үүднээсээ ч юм уу ингээ нэг тийм улааныхан ба харийнхан ч гэдэг ном байдаг. Хоёрхан юм өнцгтэй. Хүний амьдрал бол тийм биш. Хүн гэдэг бол ерөөсөө тийм биш. Хүн бол ерөөсөө маш олон өнцгтэй тийм байгалдаг юм л дээ. Юу ч гарч магадгүй. Хүний амьдрал юу ч тохиолдож магадгүй тийм. Эргээд харах юм яас утгалч ч болно сайхан инээж ярьж. Эсвэл намайг утгалж исэн хүн ингэсэн чи ямар ч асуудал. Миний нуруунд дээр нөгөө хилэнс торхоо явж исэн нэг чи утгаар ингэж исэн ч байж болно тийм. Тэгж аймаа урч исэн ч байж болно. Тэгэхээр нөгөө нэг юмыг ингэж алдаглуулж ер нь бол тийм бараан дундаас ингэж нэг хүний сайхан мөн чанарыг үзүүлэх болж байгаа. Дуртай. Одоо манай нөгөө эсрэг үйлдэлтэй юм уу харагдж байгаа тэр дөрүүд дээр нэг тийм шигтгэхийг хүсдэг. Тэр одоо алуурчинд ч гэсэн одоо сайн тал байгаа гэдгийг ил таарах гэдэг тийм. Углуур нь тэр бас нэг гэмтэл байгаа гэдгийг бас тодруулаад байна тийм. Тийм. Ер нь бол юунаас болж ийм болсон бэ? Тэр нөгөө нэг болгосон хүмүүс нь бидний дунд суучаа дахиад нөгөөдхөө муулаа сууж өөрсдөө байж. Би одоо нэг дараагийн кинон дээр яг нэг юм за тэрийг одоо шууд хэлчихсэн. Төгсгөл дээр нэг тийм юм бодчихлоо ингээд шууд үзэгчтэй юм амьд харилцаа үүсгэс нэг тийм хийгээд үзүүлгээд. Тэгээд яг нөгөө энэ бодлуудаас бас юутай. Яг хамгийн сүүлд ингээд үдсэн сүүлийн ангийн дуусчихад. Яа би юм бэ? Энэ яач вэ гэдэг нэг тийм асуултаа дууссан. Сая манай нээлтэн дээр энэ каноны маань бас нэг үр дүн нь бол энэ чинь тэгштгэл бодуулаад нэг юм асуудал шүү дээ. Тэрийг жанраа ойлгож ингэж үзэхтэй авсан бол их байж таа. Хоорондоо нэг юм яриалж алчаа. Өө баа гэсэнгүү юм задлж идэж уусангүй нэг тийм юм үзээ сурчсан ингээд байж. Сайн нэг кино урлагийн зөвлөлийн хантайгаа хамтраад нөгөө Бусан руу залуу найруулагч нартайгаа яваад нөгөө киногоо гаргах тийм боломж гарсан. Гадны яг Бусан гэдэг чинь Азийн киноны оргил одоо хот үзсэн. Арт түмэнч тэр бүтэн сар жилээр нөгөө киногоор амьсгалдаг. Тэгээд яг тэр зэрэгтэлт киногоо тавиад ингээд 4 кино явсан. Тэгээд 50 яж хат монголчуудыг бас үнэхээр гайхчихлаа. Тэр үзэж байгаа зүгээр энгийн нэг манайхны нэг ажуума гэж ярьдаг нөгөө настай тэр эмэгтэй хүн бодож байгаа асууж масууж байгаа.
Оо гүнзгий. Тэгэхээр манай үзэгч ингээл явандаа бол тийшээ хүрэх л баг. Тэгэхээр бол нэг тийм өөрчлөлт анзаарагдаад байна шүү. Тийм нэг юм салхи сэвэлзээд байгаа гэдэг шиг тийм. Ер нь одоо манайхан монголчууд гэдэг юм уу сэтгэлгээний хувьд ер нь хэр хоцрогдолтой байгаа болоо. Яг юм Сэтгэл зүйн хувьд сэтгэл. Одоо бол үзэж харж байгаа юмны хувьд гэдэг юм уу ямар ч газрын юмнаас дутаадах юм байхгүй. Яг гэвэл манай нийгмийн ч өөрөө бүтцээр навч үзэх юм бол манай энэ харилцаа холбоо, интернет технологи гэдэг юм уу энэ бол дэлхийн аль ч улсаас дутаадах юм байхгүй өндөр түвшинд хүрчихсэн. Одоо бид нар гар утсгүй хүн гэж алга нэг хүн хичнээн утастай юм. Ингээд энэ нэг үүднээс харах юм бол мэдээлэл авах бүх суугууд нээлттэй. Зүгээр яг хуучин үе Баабургой нэг хэлдэг шүү. Тэр үе ингээд байхгүй болчих юм бол тэр үеэс хөгжил ирнэ гэдэг. Магадгүй тийм хоорондын нэг юм үдсэн юмны зөрчил. Туулж ирсэн амьдралынхын зөрчил. Одоо залуу үе ч юм уу шал өөр ийм байгаад байгаа. Тэгээ тэр залуучууд улам нэмэгдэл байгаа гэсэн. Тэгэхээр нэг хонглын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг. Гэрэл бол ойртой л байгаа гэж байна. Одоо таны бүтээлүүд дээр бас анзаардаг энэ хүний юм сэтгэл зүй гэдэг зүг ер нь тийм сэтгэхүй гэдэг зүйлийг ер нь тэр хар банаарнаас нь одоо яаж цутаалгах юм бэ? Бүдүүлэг байдал ч гэх юм уу зүгээр харахгүй байдлаас ч юм уу нэг тийм яаж тэр жоохон дээш нь татах ч юм уу гэрэл рүү зүгээр нөө одоо шашинлаг ярьчвал гэрэл рүү яаж хөтлөх үү гэдэг шиг нэг юм. Нөгөө аливаа зохиол дээр тухайн манай гол дүр гэдэг юм уу? Кинон дээр гол дүр гэж яриад болж байгаа. Одоо үндсэн нөгөө нэг хүнийг бид нэр дагаж явж үзэж байгаа шүү. Тэр баатар маань за баатрыг бол бүр зүг юм. Тэр баатар маань аялал хийдэг ерөнхийдөө. Тэгээд яваад нэг үйл явдалтай уулзраад явсаар гад хамгийн сүүлд нь тэр хүнд өөрчлөлтөнд оройтолж үйж болно, хөгжилж үйж болно, дэвшилж үйж болно тийм. Тэр зүйлээс л ингэж хүн өөрөөл байж байгаа юм чинь. Тэгэл юм аа. Ямар ч амтныг бас хийдэж шүү дээ. Амтнэр их кино гэдэг тийм. Гэхдээ амтныг хүнчилж хийдэг байхгүй нэг тэр сайхан сэтгэлийг нэг харуулдаг, хайрыг нь харуулдаг. Одоо нохотой олон кино гэдэг шүү дээ. Тэр нэг гоё гэр бүлийн кинонууд байна. Тэгэхээр ерөөсөө нэг сайхан би нэг ийм зүйл хэлэх гээд байдаг. Шавар дунд байж байгаа ингээд унчсан нэг юм жижигхэн эрдэнсийг ингээд гялбуулаад хүний нүд анхаарлын татчих юмсан гэж бодоод. Шавар гэдэг чинь одоо тэр чигээр ингээд юм хар бараан, нойтон ийм хүүтэн ийм юу биш үү? Тэр дунд ингээд нэг унахаар сордог. Тийм ингээд алга болчдөг. Тэр нэр удах юм бол сорогдоо алга болчих шүү. Тэр нэг гялбаг битгий унтрагаасаа гэдэг юм ингээд зохилзаад ингээд хүнд өнгөрөхөр тэр нь айгүй хүчтэй ч юм уу ингээд нэг эмзэг очиосоо гэдэг л нэг тийм байгаа. Тийм байна. Тэгээд бас нөгөө талаасаа бол мэдээж тэрийг сонирн байлгахыг хүснэ. Дөрүүд маань их тийм сонин шийдлүүд гаргаж байвал бас. Гэхдээ тухайн хүн л гаргахаар түнс ингээд нийт ард түмнэрээ гаргахаар нэг тийм чпай гэдэг шиг юм тийм лоцонгийн дөрүүд бол тийм биш ингээд нэг тийм найруулагч хүн зохиолч хүн бол юм ертөнц үтээж байгаа шүү дээ. Өөрөө бурхан юм шиг. Бүх юмыг шинээр бүтээгээд ингээд бурхан шиг гэрэл тусгаад ингээд Трумны шоу гэдэг гоё кино. Тий. Бидний амьдрал шиг ахаад нэг юм амьдрал тэр кино дотор ингээд өрнөд тий. Огт байхгүй. Тэр бас амар юм соронц шиг датцдаг зүйл баха. Одоо ямар ертөнцийг бий болгох вэ? Тий, нэг үзэгчд нэг өөр ертөнцөөр аялахыг хүсдэг гэж ярьсан. Тэр чинь бас тийм байгаа байхгүй. Өөрийнхөө амьдрал бол ингээд ерөөхий юм мэдчихэж. Тэнгүүд хүний тэр сониуц сэтгэхгүй ингээд өөр юм харъя гэсэн хүндрэлтний гоё ингээд сайн сайхан хүсье гэсэн тэр сэтгэхүй л ингэж яа тийм шиг байна. Ингэж өдөөгдөж тий. Одоо тэрсээ гоё кино үзснээрээ, гоё зохиол уншснараа, таньж мэдснээрээ тэгээд төсөөлөд гоё. Хүн болгонд ч маргааш байдаг юм чинь. Зарим хүнд бол мэдээж байхгүй болчдөг л. Тэгэхдээ хүн тэрийг мэдхгүй ингэ явж байгаа нөхцөл бас аливаа уран бүтээлээс тийм шийдлийнхаа юг олж авах. Тэр баатар ингэжсэн юм чинь ингүүл зөв. Одоо би шилбэл ийм юм дээр Армагеддон гэх киног 98 оны манай дэлхийг авардаг баатруудтай кино шүү дээ. Тэгэл ганцхан Америк дээр нөгөө солиор бохох гэдэг юм шиг нөгөө Америк тэргүүлдгэрээ хийц. Тэгээд тэр кинон дээр байж байгаа маш олон газар ингээд жоохон хүүхд байгаасаа 98 оноос хойш үдсэн цагаас хойш уйлаад байдаг. Нулимс ингээд
нүд үрхээлээд байсан. Сүүлдээ бүр ичхэмгүй уйлдаг боллоо. Уйлдаг газрууд маань олон боллоо. Ингээл тэнд бол ингээд би өөрөө бас амьдралыг үзээд нэг юм уйхан болоо ч нэг юм мэдрээд өөр юм байна л да. Эхлээд бол зөвхөн баатарлаг аав тэр юу дараал ингээд том дэлгэцэн дээр ингээд охин гараараа ингээд ганц уйлдаг байлаа. Тэгсэн чинь сүүлдээ нөгөө энэ чиний наа чи нэг 8 ачаа ингээд нөгөө тэгдэж шүү. Сансарт нислээ гэдэгсэн. Энэ чиний аав гэл. Тэр юм бол маш гай. Одоо нас нэг мэдрэмжүүд гэдэг чинь би хүнд өгж ийн гэхээр л нэг гоё аз жаргал тэнд байгаад байгаа. Тий. Тэрийг гоё уртаа бичиж байгаа. Тэгээд тэрийг гоё тэгж хийж байгаа, найруулж байгаа тэр хамт олон. Тэр бол юм киноны ажил гоё шүү. Тийм бол. Таныг би нэг ер нь мэддэг гэсэн. Тэгээд нэг 48 цаг кино наадан дээр бас би таныг харж ирсэн. Тэгээд би бас оролцоод явж ирсэн юм а. Тэгээд би таныг тэгж бодож ирсэн байхгүй. Бидрээс бол та ахмаг харагдаж байгаа шүү дээ. Ахгүй ингээд залуучтай нийлцэн ингээ багтаа ингээд ямар гоё юм бэ гэж бодож ирсэн баг тухай үед. Тухай ч нэ залуучууд би мэдшээ ладна аста одааста ингэн нэг залуу хүний дэврэн сэтгэлтэй явж байгаа шүү дээ. Алжид нэг гэдэг шиг. Тэгэхээр таныг хараад тэгж бодож ирсэн. Тэгэхээр нэг танд нэг тийм чанар байна л та. Тийм яг нэг их би одоо гэдэг чинь их чанар эсвэл өөрийгөө амар залуу сэтгэлгээд хийд нэг хэлэхгүй аа зүгээр. Жилд нэг удаа өнгөө кино их боломж авахд зайлшгүй би орох л өстой. Яг үгээр нөгөө студ гэ багтаа байлаа. Зарим жил чинь нөгөө том кино чадахгүй шүү дээ. Ингээ янз бүрийн нөхцлөөр ингээл нэвтрүүлэг эднэр хийгээл нөгөө баримт өөр янз бүрийн нөгөө захиалгын юмуд хийгээл ингээл явдаг тийм жилүүд дээр. Яадаг ч байсан нэг уран сайхны уртч бай богонч бай нэг юм хийж шүү гэдэг. Тэрүүгээрээ ингээ залуучууд маань бас ингэж хөгж дэвшээсэн. Хоёрдугаарт бол энэ туршлага болсон ингээ залуучуудад тэнд бол маш сайн гахалтай өчнөө кинонд байсан. Би тэгж 2-3 удаа төрүүлээд юу ахаас илүү над юусгаар туршлага байсан баг. Ажлаа зөв зохион байгуулсан ингээд. Манай залуучууд бол өшөө онгоцтой юм олох гээд зураг авах хугацааг болтлоо маргалдаад ч юм ингээд туршлагагүй нарагдаад. Тэгээд тэр чинь хүлээлгэж өгөх хугацаатай. Тийм л асуудал баг. Тэгээд тэр бол өөрөө бол нэг тийм яг зөвхөн залуучууд оюутнуудад зориулсан наадам байгаа байх тийм. Тэгмүүд таны үеийнхэн ч юм уу нэг энд орвол бараг доошоо орчин хүүхдүүдтэй орж яахын ухааны нэг тийм нэг хийрхэл байгаад байгаа байхгүй. Тэгээд би тань дээр л таныг тэгж харж ирсэн. Ямар гоё ингэж харж ирсэн байхгүй. Тэгээд би одоо ч гэсэн ингэж удахгүй таны наснаар чинь би бас ормоор л байгаа байхгүй. Яг яг кинонд дуртай хүн бол ингэж боломжн дээр орох хэрэгтэй байна гэдгийг тэгж харж байгаа байхгүй. Тэгснээс зарим нөгөө таны үеийнхэн чинь өөрөө орохгүй чудлаа нэг хүүхдүүд дээр очиж зааж магаад өөрийнхөө нэрийг оруулж моруулахгүй ч юм нэг тийм үзэгдлүүд байсан байхгүй. Тийм нэг муухай. Яг тэгэл. Тий. Тэгээд яг нэг туршлагаараа ч юм уу нэг юугээр арай нэг харагдаж нэг үлгэрлэх хэрэгтэй. Би тэгтээ нэг олон залуучууд энэ чинь ингээд нэг 30 гаруй баг ерөнхийдөө дундчлаа ордог байсан шүү дээ. Дандаа л киноны чиглэлээр суралцж байгаа залуучууд. Тэгэл янгууд за эдний баг орж байгаа ийм байгаа ер нь ийм гэд би нэг ээж мэддэг байсан. Тэгээ нөгөө суглаанаасаа бол кинонд нь өөрчлөлт жил болгон. Над бол тэр залуучуудтайгаа жил болгон уулзж яхад бол үнэхээр гоё. За танах орчгоор юм. Үгүй тэрэндээ биш яахгүй нэг бас нэг юм уу харагдаасаа билээ гэл нэг юм. Хүн чинь ингэж зөв төлөвлөж би бол хэмтэн ч хэлдэг л байсан. Энэ бол та нар өглөө 7 цаг гэхэд зохиолоо дуусгаад ямар ч юм уу зохиолтой байсан зураг авалт эхлэхгүй бол 48 цагийн дотор кино нэж байхгүй шүү. Тийм шүү дээ. Тэгэл тэгж явахгүй бол манайхан ч амар өндөг агуу юм хайж байгаа нэг. Тий. Тэр хугацаа бол тэгээд одоо бас 10 орчим 10 кино идэглөө ингээд 48 цагаар хийчихсэн кинонууд маань. Уу яг хөө тэг ингээд үзэгчдэд бас ингээд нөгөө сошиал юмгаар YouTube биднээр яваал. Тийм миний нөгөө над сайн хүрсэн нэг кино эцэг гэдэг нэг хэмжээний кино гэх тий. Аав гэдэг лөө эцэг тий нэр нь эцгээрээ явдаг тий. Тэнгууд би нөгөө эн чин наадамч өөрөө юу штэ ингээд жанраас сугал тий. Жанраас сугалангууд тэр драма жанрыг сугалж ирсэн баг. Тэнгууд хэлэх үг, дүрийн хэлэх үг гингууд за өнөөдөр хоёулаа уулзъя шүү гэдэг үг заавал орох хэрэгтэй. Тэнгууд тэр дүрийн мэрэгжил болоод нэр нь заавал тодорхой харагдах хэрэгтэй. Заавал хэлэгдэхгүй ч гэсэн пайз гэсэн үнгээ байх хэрэгтэй гэдэг. Ийм тамганууд хийж 48 цагийн дотор хэдэн залуучууд сэтгэсэн байна гэж нөгөө кино зохион байгуулагчдын ийм дүрэн байгаад. Тийм дүрэн байгаад. Тийм. Тэгэнгүүт би дахиад нөгөө эцэг киноноос хойш дахиад өөр дөр нэг тийм зүгээр юу гаргачихгүй юм. Дахиад нэг ийм нарийсгал оруулаад. Зөв. За би эцэг их үр гэдэг юм. Цуурын юм юу болох ч даа ингээд нэг
Гэхдээ гурлаа хайрын тухай нэг юм байна. Ээж хүн яаж үрээ юм уу ханижлаа хайрладаг юм. Үр хүн яаж ээжигээ хайрлах хэвээр гэдэг тэрийг тухайн үедээ бодсноор л ингээд тэгж хийж ирсэн. Тэгэл өөр тэгээ зарим кинонд маань хасагдчихжээ. Нөгөө шүүлт гэдэг маань өөр аюу шудраг юм да. За ойлооч бас нэлээ ярьлаа. Тэгэхээр таныг бас тэндээс харахад та чи ер нь таны багч ер нь залуу багтай тий Absolute Pictures-ийн ер нь залуучууд байдаг. Одоо тэгэл тэгтэл та идрүүд өгчихсөн л явж байгаа шүү. Тий одоо бол тийм тий. Өөрснөө бие дааж залуучууд хийж гин. Дахиад доороос нь залуучууд хөрж гин. Залуучуудтай ажуудаа аваад ажиллах дуртай. Тэднээсээ бас нөгөө нэг одооныхоо нөгөө нэг алгасаад байдаг хүмүүсийн харилцаа мэдрэмж юмнуудыг сонсч зөвлөлдөж зөвшөөрнө гэдэг чинь богино хугацаанд бас нэг өөрийгөө жоохон хөгжүүлэхтэй юм яагаад байгаа юм. Absolute байгууллагад хэдэн жил болов? Чи одоо 3 он гэж тоологдох юм уу да гэх юм бол одоо 12 жил юм. Биш 22 жил юм шиг. 2003 он 13 он биш 2003. Нэг киногоор тооцвол. Зөв. Тэгэхээр та ч одоо энэ хугацаанд нэлээд хэдэн киноны ерөнхий найруулагчаар ажиллаа. Энэ мөртөл боловсрох тэр хугацаанд одоо 2 дугаар найруулагчаар ч юм уу туслах найруулагчаар ингээд ажиллана те. Тэр хугацаанд одоо ингэж төсвөртэй ер нь байх ингэж дуртай юмныхаа хойноос найруулагч мэрэгжлийн хойноос ингэж одоо өөр чиглэл рүү урваад явчихгүй ч юм уу амьдралаа бодоо явчихгүй ч юм уу те. Яг ингэж явж байгаа энэ таны ийм сэтгэлийн нөлөөлж ер нь юу таныг ингэж гоё өдий зэрэгт одоо авч явж байна. Ер нь тэгэл өстө дахиад буцаад мэдрэмж үгүй орох юм уу? Тэр нэг аз жаргал руу бол очих юм шиг байна. Үн чинь нөгөө нэг тэрний төлөө тэмцэж явдаг. Юунаас эргээгээд бид нар мэдрэмжийг хүнд өгөх гээд ингээд хийгээд байгаа ч гэсэн эргээгээд эндээсээ бас мэдрэмж авна. Үзэгчдийн дунд суугаад хаана яг яаж юм миний хэлж байгаа юм байгаа онж юм уугүй юу? Дэлгэцийн араас ч тэр үзэгчдийн хойно зогсож байгаа ч гэсэн яг тэрийг ингэж үзэх бол маш гоё байдаг. Тэгээ мэдээж тайзан дээр хүмүүсийн сэтгэлдлөө тэр нь тийм байсан шүү. Тэгээд нөгөө таны тэр символ ч яг тэгж уншиж ирсэн маш гайхалтай байсан гэдэг юм. Тэр нөгөө нэг киног ингэж нөгөө уншиж үздэг үзэгчтэй шүү. Тий. Маш тухтай ингэж бүтэн томруунаар нь ингэж харж үздэг. Тэгэхээр одоо яг нөгөө сүүлийн нөгөө гадны кино гэхээр нөгөө сабтайтлтай нөгөө хэл мэдэхгүй хүнд бол жоохон тийм нөгөө дүрслийн юугээ жоохон магадгүй алддаг байх гэж бодож байгаа. Монголоор сонсож байгаа нөхцөлдөө тэр доошоо харилцаад авахгүй шүү. Яг энэ найруулагч энэ уран бүтээлч кадртай юу багтааж энэ сценыг илэрхийлж ийн гэдэг илүү монгол кинон дээр үзэгчд маань тэрийг анзаарч нөгөө юу бичтэй юм шиг санагдаж байна. Тийм болохоор тэр юмнуудыг ингэж өөрөө авах тэр л их гоё санагддаг. Аз жаргалтай. Тэгээд яг аз жаргалтай. Тэгээд яг тодорхой хэмжээнд унж босно одоо мөнгө олж болж юм юм уу яг амьдралдаа нэмэр болж чадчих. Нөгөө талаас өөр юм хийхээр чадахгүй гэдэг цаг хугацаа байхгүй гоо. Тийм юм асуудал байна л да. Одоо би ном ч юм уу бичиж суулгуул их гоё санагдаад байна. Суугаад хинтэж харьцахгүй нуусан очиод суугаад ингээл. Тэгэл нөгөө хэвлэх компани руу явуулаад тэндээсээ буцаагаар номоо аваа. Ингээд суул мэдээж бас наждаа идэлсэн хүнд хөдөлмөр л дөө. Яг нөгөө ганцаард гэдгийг мэдэрч байхаа нэг бодлын бас сонирхол татаал. Гэтэ чадахгүй нь бол мэдгүй. Та ер нь хэр ганцаардмал хүн бэ? Ганцаардмалын хувьд бол гайгүй бах би ганцаард. Ерөнхийдөө бол нэг тийм дуугуу гэх юм. Манай орчин тойрных нь л тэгдэж шүү дээ. Юма цөөгөр хилдэг. Тэгээд нэг тийм зарим харилцааг нь аниад өнгөрдөг ингээд. Ингээд тэгээд нэг тийм яахаас ер нь тэгж яаж. Жон дотор хүм маягтай. Тийм дотор хүм маягтай. Тэрийг одоо ганцаардл гэж хэлдэг. Ганцаардна гэдэг чинь гэхдээ өөр л ойлголт байна. Сэтгүүгээрээ ч юм уу те. Олны дунд байж байгаа ганцаарч болно. Заавал нөгөө нэг юм ингэж харагдахгүй шүү дээ. Тий. Магадгүй олны дунд ганцаардна гэдэг бол хэцүү баг. Тэр бол сууднуудын ажил юм уу? Буухан гэдэг нэг юм зэрэглэл өөр. Амьтдын дунд байж байгаа чинь шүү. Тэр хэцүү байдаг баха. Би бас тэгж боддtiin те. Маш аимшигтай. Нэг бол яг хүмүүс чинь ухаан түн юм болохоор өөрөөсөө дор байж байгаа юм бол их ганцаард байх гэж боддоо шүү дээ. Одоо нийгмээс ийм доошогоо хүмүүсийг бид нар бол харилд шүү дээ. Хамгийн наазах. Тийм. Өрөвддөг. Жохон юм дээр туслахыг хичээдэг ингээд нэг юм
дэм өгдөг юу гэдэг чинь. Тэр сууднуудын ганцаардл гэдэг бол аимшигтай. Аимшигтай баг тий. Таныг одоо чинь дөнгөж ингээл кино игээл хэлж хаад picture-саа байгуулаад ингээл явж хаад мэдээж хэцүү үе бол зөндөл байсан л та. Тэгэл үеийнх одоо чинь зарим хамт хэлж исэн нөхдүүд хажуугаар ингээл улаан амжилтаа яваад хэлдэг ч юм уу тий. Ингээл энэ тэндээс за чи нэг л болохгүй байнда шахахгүй байнда ч юм уу тий. Бас нэг иймэрхүү мессежүүд ирнэ, дутуу үнэлэх юм, өөрийгөө мэдрэмжүүд ирнэ. Энэ бүгд дээр юм та яаж хандж байна? Нэгдүгürt надад бол нэг тийм ингээд нэг бодчоор айгүй амар санагдтыг. Одоо энэ урлаг гэдэг чи өөрөө яг нэг медалаар байр эзлүүлдэг тэмцээн шиг ч юм биш юм байна да. Эсвэл тэгтээ ялчгүй одоо цомоор бол нэг хэмжигддэг. Тэгэхээр мэдээж бол олон наадамд төрүүлсэн найруулагч бол хамгийн мундаг таарна. Бас олон мөнгө цуглуулсан найруулагч бас мөн биш таарна гэдэг бодох юм бол тэгтээ найруулагч юм бол нөгөө нэг илүү тэгж нөгөө нэг тэрний дээр доор гэж тийм дээр толгоогоо эзлүүлж исэн дор бол миний онцлог юу байх хэвээр юм бэ? Би бус одоо найруулагч нараас юугээр өөр байх хэвээр юм бэ гэдгийг ондоочлоо хайвал илүү зөв юм шиг. Хүмүүс ингээд нэг тийм сэтгэл зүй өөртөө суучаал за би одоо нэг тийм цом авчвал гэл одоо юу гэдэг чинь тэрний араас лобби явуулаач юм уу. Тийм дээр санаа зовоод байх юм шиг. Тэгж биш харин тэгж өөрийгөө бодцоо тэр сэтгэл зүй дээрээсээ зөв нөгөө продюсеруудтайгаа зөв өөрийнхөө юуг олоод ингээд яваад тэгээд амжилт гаргаад явуул өөрийнх нь зөв тавьчих. Залуучууд илүү ажиллах. Түүнээс бол тийм хэрэгтэй хэрэггүй дарахалж төрөх юм уу тийм юмнууд бол юм шаардлагагүй асуудал. Харин тийм цагийн гарц. Тэгээ наач бас юм цөөхөн одоо монголчууд цөөхөн үе ийм болохоор яг кино урлагийнхан бас цөөхөн болохоор миний ажиллагчнаар ийм Ахмад үе үеийнхэнд ийм юмнууд бас их ажиглагдсан юм байдаг юм шиг байна л шүү дээ. Яг нэг том биш учраас том байсан бол нөгөө хороодлын ууж өмгчээр энд найруулаад явж болно л та тий. Тэгэнгүүт ч одоо бид нэг том төсөл дээр ч юм уу 3 4 5 найруулагч хоорондоо өрсөлдөх ч юм уу бас нэг юм нэг орж ирэх юм л та. Тий. Тэгээд манайхны нэг муухай үг гэж наа чин суугсуу. Наадхны чинь найруулна гэж юу гэдэг юм чи тий. Тэр бол тий. Тэгж одоо тэгж хүн өөрөө хэлэхээр нөгөөх нь гимтэл ингээд тийм өөрсдөө тийм төрөл нэг залуу үеийг бас тийм нэг жоохон тэр хүн хаач үрхийг хэн ч мэдэхгүй шүү. Үгээж маргааш нь дөнгөж ойлгонгуудаа ямар ч агуу санаа тэр хүн хаач үрхийг өстө мэдэхгүй шүү. Тэгээ залуу үеэ бас жоохон ингэж базах юм одоо нэг дунд үеийнхний ирүүл эдрийг жоохон базах хэвээр урлаг диктатуртай байх хэвээр Ахмад үе хүндэл те ингээл нэг том дугураал арх зөөлгөөл сүм төвшүүлгээл нэг юм бас байна үзэгдэл. Тэгш чи нэг одоо чинь үеийн өөрсдөө өөр хүүхдүүд тэгж орж ирвэл тэд нар нуруугаа ахуулж байгаа байхгүй жишээ нь. Шууд нэг урам зориг нь унж байгаа байхгүй. Тэгээл нэг амар амьдрал философи яриад ингээл заримдаа шанаа өгдөг ч юм уу тий уучгаараа гсэн тавьдаг ч юм уу хөөж дуудаг ч юм уу. Нөгөөдөл нь юм сурчийгээ дагаад идэг. Урлаг хийж байгаа болохоос биш бид нар ямар цэргийн зохион байгуулж байгаа биш. Тулааны спортоор хичээлж тэнд байж байгаа биш. Ямар ч тийм юм бол шаардлагагүй л дээ. Гол нь тэнд ямар нөхцөл байх ёстой юм бэ гэхээр бүгд нэг киног үзэхийн тулд хүн болго ойлголцсон байх ёстой. Найруулагч юм харж идэг хамгийн одоо юу гэдэг чинь хол ажилдаг одоо нөгөө нэг зургийн талбайхаас өмнө явж ажиллаа зохицуулж идэг тэр зохион байгуулагч эднэр хүртэл яг өөрийнхөө найруулагч харсан киног үзсэн тийм баг бол маш хүчтэй юм авсаар тэрний төлөө хамаг цагаа зарцуулна гэсэн биш одоо тэнд одоо зодоо хийгээд тэнд одоо хүн барьж мараад одоо тэнд ямар учиртай. Тэгээ яг эргээд одоо тэр сэтгэл зүй бол кино урлагтаа тэр сайхан залуучуудыг хөөж ивэл тэр чи одоо айл болж байгаа юм. Тийм бас өөр ямар ч юм руу орчих юм лээ тий залууч. Санаж эсвэл Монголд биш гадагшаа явж ажиллаа ийм дуракоттой ийм хийж яад юм гэл. Тэр мөр бол одоо нэр байлсан дээрээ. За хоёулаа нэлээ ярьлаа. Та би бас ажиглаа нэлээ түрүү хоёулаа яриа гэснээс хойш та ингэж одоо дүрийн баатрын дүрийн сэтгэл зүй энийг их ярьж байна. Энэ бас надад их гой санагдлаа л да. Найруулагчны бол үнэхээр яг баримтлах те. Уран бүтээл хийж явах та тэр дүрийн сэтгэл зүгээ дүрийн хөгжлөө. Жагт та энэ школыг одоо яаж таньцсан? За энэ бол арай давуу байгаад энэ танаас бусдаа харьцуулахад бол манай Америк жохоо гэдэг манай үеийн киноч туссан.
найз маань одоо гаднаас ирж таараад тэнд бол яг кино зохиол найруулга маш өндөр боловсрол олчихсон. Яг тэр ертөнцийг биднэрт ингээд нөгөө нэг лекцэнд нь суудсан хүн ирээд яг биднэрт самбар дээр ингээд сууж байгаа. Нөгөө бумаа маш гэж чинь ингээд сууж байгаа. Тийм нөхцөлийг бүрдүүлж бид нар нэг хэсэг байсан. Яг тэр хугацаанд бол уран бүтээл хийхээс илүү мань хүнээс юм сонсож байгаа. Одоо яг манай Оскот хамтраа тэр нэг ном гаргачихсан байгаа. Нэр нь яг орж ирсэн кино урлагийн хамгийн сүүлд гарсан тийм ном юм байна. Тэр ном бол маш гайхалтай ингээд одоо уншиж амжаагүй байна л да. Маш их мэдээллийг агуулчихсан тийм ном байна. Тэгээд та давхураас өөрөө хаяа нэг кинонуудад орж жүжигсэн байгаа харагдаг. Энэ бас их нөлөөлсөн. Та тэгэхээр ер нь жүжигчэнтэй ажиллах тал дээр бас нэлээд шахдаг гэж би бодох гээд энэ бас дүрээ хөгжүүлэх. Яг нөгөө миний өөр чинь зүгээр олсон диплом орсон боловсрал маань өөрөө жүжигчин, найруулагч гэж жүжигчин урдаа байгаа гэдэг шиг. Тэгээд эхэндээ бол нөгөө өөрөө тоглох жүжиг нөгөө залууч байсан. Одоо кинонд тоглох сонирхолтой байсан. Сүүлдээ тэр маань илүү нөгөө хувирал явагдаад тэр ертөнц бүтээх нь илүү таалагдаад байсан. Тэр дундаа харин нөгөө нэг дөрүүдээр ямар юмнууд яах вэ? Чимэглэлээр ажлыг хийх үү? Тэгэд мэдээж дөрв болгон чинь дахиад өөрснийх нь ажил нь явагдах. Жүжигчин хүний судалгааны ажил гэдэг бол маш нарийн ажил. Хүн судлалын ажил. Тэр хэсгийг би энэ авсан тэр тээшээ ашиглаж гаргаж ирнэ даа гэж нөгөө нэг чимдан сав туршлага авахж боловсруулж тэгээ тэрийг нь харуулж зарим нь надад хэлэхгүй байж байгаа гайхуулж алмаар болгож юм байна. Ингээд юмнууд чи ингээд тэгэл яваад идэв юм шиг. Тэгэхээр миний бас нэг яг нөгөө найруулагч нарын чинь тим суурьтай, сурлаач суурьтай гэдэг ч юм уу дүрслэлтэй илүү анхаардаг юм эсвэл гоё харагддаг юм. Тэр нөгөө унган юм гэж байна л та өөрийнхөө юм чи олон нийлбэрч гисэн. Тэгэхээр яг жүжигчин суурьтай найруулагч гэж хэлж байна. Одоо манай Батүлзээ ах байна. Гайхалтай найруулагч. Тэгэл ингээд жүжигчнээс найруулагч руу шилжсэн амар сайхан байна. Маш гайхалтай. Тийм найруулагчны бүтээл угаасаа яг жүжигчний ажиллагаа дээр амтчгүй харагддаг л да. Стори хөгжүүлэлт тэр нь. За танд маш их баярлалаа. Тэгээд та түрүү нэг ярьжсэн дээрээс номын сан гэж ном унших тал дээр танаа аав ээж ч юм уу танд энэ номны талаар ингэж мэдээд унших тал дээр нөлөөлөл юу байна? Та түрүү нэг цухас хэлэх шиг болсон. Тийм яг хоо ээж аав бол хуульч хүмүүс байсан. Зөв. Ээж бол одоо Монголын яг түүхэнд ярих юм бол бас тэр нь онцлог сонсогдох байх. Монгол улс чинь нөгөө 90 онд бид нар чинь ингээд нөгөө нийгэм өөрчлөгдөөд тийм ээ энэний ард бол үндсэн хуулиа байгуулах улсын баг хурлаг гэдэг нэг парламентын ганцхан удаагийн бүтц байгуулж ирсэн. Тэн дээр бол манай ээж гишүүнээр ороод тэгээд улсын баг хурлаас дараагийн анхны их хурл шинэ үндсэн хуулийнхын дагуу төрөө бид нар бүтээгээд анхны их хурл гарахт нь дамжиж орсон. Монголын түүхэнд сарын ганц эмэгтэй их хурлын гишүүн, баг хурлын гишүүн. Тийм хүн байж байгаад сайхан өвд тулсан. Тэгээд Монгол улсын гарыг тойлч юм гэж. Манай аав болохоор бас нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч байсан. Ер нь бол хоёулаа хуульч шүүх юм. Бас одоо хуулийнхны ч одоо өндөр албан тушаал гэж хэлж болохгүй л дээ. Энэ бол хуулийн одоо юу гэдэг чинь хамгийн л нэг нийгмийг гол эмх цэгцтэй авч явах жил хууль шүү дээ. Нийгмийн ерөөсөө нийгмийн сургавчиг одоо юу гэх юм те амьдралын. Тэгээд явж исэн тийм. Тэр нөлөөлөл бас тань руу шингэсэн л тий. Тэгээд бидрийг чинь баг бах чи ер нь бол нэг бол өстөн усаа нэг энэ талдаа наалттал гадаа хөтлөхгүй ч нэг чулуугаар байлдаж нөгөө юу матх тоглож гэдэг юм ингээд тэгж нэг бол өнгөрөн нэг бол ном уншина. Тэгэхээр би арай жоохон нөгөө талынх нь байсан юм шиг. Тэр ч одоо ямар юм хулиган болоогүй ном уншсан. Яг сүүлдээ явсаа. Сүүлдээ бас тэгээ олгож үзсэн нэг үлэг шүү. За ингээд дүүгийнхээ урилгыг авч төгөрлцөн ирж надтай ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд яг энэ сэтгүүн яг өөртөө үнэж өөрийнхөө ингэж зориулж хийж байгаа энэ жанраараа ингэж араараас нь бүтээлүүд хийж байгаад танд үзэгчдийнхээ өмнөөс маш их баярлалаа. Тэгээд улам илүү одоо үзэгчдийнхээ бидний одоо сэтгэлийг нээсэн, нүд харааг нээсэн сайхан бүтээлүүд ирээдүйд олон хийгэрээ гэж өрөөё танд. За баярлалаа. Чиний бас подкаст олон хүнд хүрч нөгөө нэг чиний өөрийн санаачилсан
энэ өнцөг байж байгаа. Тэгээд орж байгаа зочин болгон чинь илүү сонирхолтой, арт түмэнд сонирхолтой. Тэгээд би анх нөгөө түрүү хэлжсэн чинь найруулагч та яригээд одоо ингэхэр чинь тийм олон хүн байдаг юм уу? Зүгээр би бодохоор л 128 гишүүнээс бага 76 гишүүнээс бага гэж бодоод байгаа. Засгийн газрын гишүүд хавцааны тоотой юм уу гэд бодох юм бол их ховор хүмүүстэй байж яагаад ингэж ийм нэр өгсөн гэсэн чинь уран бүтээл иргэдэг тэр тойрог орно гэж бодсон юм байна. Тэгээд явангууд энэ хүн өмнө юу ярьж байгаа дараа нь яаж өөрчлөгдөж яг дангаар нэм судлаач болчихор юм уу харагдаж байна тий. Монголын яг ингээд яг энэ үеийн бүх найруулагч нар ингээд дараа нь үзэхэд их гоё урын сан бүрдэх байх гэж би бодоод байгаа юм да. Чи их залуухан харагдаж шүү гэ. За тань баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.